Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. За. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Өглөө сайхан цай авах шиг сайхан юм алгаа. Юм хөшүүн шиг сонсож байна. Дундаа дагтай цай тавьж байгаа л хүм болдог иржтэй найзууд минь. Дагтай хярам метр Хоб баддаг иржтэй. Одоо нэг мэтгэл гадаа шатар тоглоос сууж. Йоо. Бэр. Гэтэ би тэгэж боддог шүү дээ. Ингээд юу нэг ингээл одоо үеийн хүүхдүүд чинь компьютер тоглодог шүү дээ. Аа. Тэд нар тэгэл ингээд юу тэтгэвртэй гарчаад бас компьютер тоглоно гэж боддоо. Тэгвэ. Онлайнаар би бинэг ойрлол амар хөшөө хүмүүс гэл. Fuck you mom гэл. Ямар авирэ. Хүүхэд насны дурсамж энэ гэж компьютер л авах нэрээ тэр хүмүүсээ. Харин одоо тийм болоод шүү дээ. Тийм. Онлайн түрүү найзуудтайгаа ярьсан чаа ковид үед компьютер тоглосноо санжина манжина энэ гэж дурсч ирээд. За, сайхан амарцгаасан уу? Васа. Сайхан амарлаа. Сайхан өдрийг өнгөрөөсөн үү? Сайхан өдөр өнгөрүүлээ. Сайхан. Сайхан. Сайхан байна энэ гэж ирээд. За. Тэгснэ дугуйлж болов. Яасан. Ариун нэг зугаалганаас эхлэе. Миний зугаалга. Тин хаашаа юу вэ? Монгол гэрмэр энтер гэдэг. Юу гэдүүлээ? Сенсацтай явж лээ шүү дээ. Тийм хоньны толгой явсан хүнээс үг сонсогддог лөө. Юу гэдүүлээ? Явсан. Мэдгүй гэж амар ярих сонирхолтой юу те. Яг яриа нэг үт юм мэдэхгүй гэж юу? Мэдгүй гэж амар ярих гэдэг. Хөөе санд тэр юу аруу нөгөө нэг стори дээр хийсэн байгаа 3 жилийн өмнө яасан билээ шүү дээ. Бараг 3 жилийн өмнө заяа тэр нөгөө өвдөгний үеэр хатхаанаад гэсэн чи од бүр амар нээжсэн байгаа. Шоолч болоод сүйж те. Хаа гэдэг нэг. Яна тэгэхээр би одоос хөвшин гэсэн үг. Чи ч наа гүц төрүүлсэн гэсэн үг. 3 жилийн өмнө тэгж ярьсан гэхээр. Арай. Арай заван арай дэнүү юм аа гэж. Гэхдээ яг тийм болчт юм байна. Тийм болчиж одоо ингээд шинэ хобби мобби гэсэн чи би одоо талах барьдаг хоббитой болчиход байна. Дайчгүй юм бэлээ шүү дээ. Үгүй тэгээд дайчгүй мө гэхээр миний ингээд барьсан талхнууд бүгд нөгөө нэг талхныхаа юунд наадад байгаа байхгүй юу? Талхны юу гэлээ хайрцаг ингээд нөгөө документ ихтэй хайрцаг тэгээд талхаа шаардсан шүү дээ. Лист нэр наалдаа. Тийм тэрэн дээр ингээд наалж өрөөсө гарч ирэхгүй би тэгээд талхаа ухаж идэж байгаа. Тийм яг цаас тах юм болов. Мэдгүй цаас мас тах. Гурил цацдаг юм биш үү? Би гурил цацдаг шүү дээ. Өгөө тосолцсон байхгүй юу? Тэгээд би дандаа тосолсон. Тэгээд би одоо шинэ нөгөө хийв авд юм билүү нэг юм. Мэдгүй энийг би сонсч байл манай сонсогч нар талах барьдаг хүмүүс иваг юундаа байгаад байна. Эсвэл талхныхаа зурагманд байгаад байна уу? Эсвэл би 2 3 төрлийн талах барьж үзэхгүй юу? Ер нь энэ сүүлийн өдрүүдэд. Тэгээд бүгдээрээ наалдаад Хоёулын ухаж идсэн юу? Тэгээ бүгдийг нь ухаж одоо нэг нь бас ингээ ухаж идсэн байна. Би дараа нь сторинд оруулнаа гэж. Хям замаа дээр нь тавьжсэн халбаар ухаж идээ. Яг тийч байгаа. Халбаар ингээ ухаж идэхгүй бол бүр ерөөсө болохгүй. Амт нь ямар байна? Амт нь ямар байна? Амт нь гоё. Яг нөгөө юу гөрөлгөө талах хийсэн байхгүй юу? Юу муутай нөгөө баахан самар мамартай юу муутай нэг жоохон эрүүл талах хийж идэг гээд. Ерөөсө гурил авахгүй юм уу? Юу гурилан зөвхөн юуны гурил жижигэлсэн самарны гурил. Гэхдээ нөгөө цагаан гурил шүү. Тэгвэл наалд нь шүү дээ. Тийм тэгээд ер нь нэг л болж өгөхгүй байна гэж. Би ер нь талхны карьераа болдгийм билүү яадах юм билээ гэж бодоод байна. Талхны карьераа. Эсвэл нэг шинэ угсан талах гэдэг нэртэй юм яа гэм байд. Ухдаг талах. Шинэ юм гаргаж ирд юм аа. Калори бөөрөнддөг. Ухахта калори бөөрөндж турдаг мөрдөг юм. 9 сацтай тийм. Чин хасдаг талах юм. Ухах бүрт өөгшөд байна. Өөрөө тэр барыг хийм шүү. Тийм. Будаа юуны талах гинэ? Самар мамартай тийм талах чи амар нэг илчлэг ихтэй юм шүү. Үгүй юуг илчлэг ихтэйгээс гадна юу ихтэй? Хэрэгтэй бодисууд нь ихтэй. Би жоохон гурлаа тэгэхээр миний гиз дүүрээд байгаа байдаг байхгүй юу?
байгаад байгаа юм шиг Тухайтай санагдаад боллоо. байна. Тураадаг талхаа. Тийм тэгэхээр тийм тэгээд юу яаж байгаа. Тэгж идэж байгаа. Тэгээ нэг банан талах гээл нэг амар их коронавиг үеэр амар их юм мод болоодсан да. Тийм. Тэрийг одоо л модонд оруулж ийн өөр дээрээ. Харин тий. Тэгээ жоохон. Банан талахгүй шүү дээ. Харин Тэг тураадаг талах чинь тэгээ зүгээр талахнаас амттай байж чадж байна. Үгүй айгүй амттай. Миний хийсэн л айгүй амттай байгаа. Тэр нэг банан талах малах бол ингээд дотор нь би ингээд кокосны юу муу хийж байгаа байхгүй юу? Ширхэг мэрхэг. Тэгээ идэнгүүт Турна гэж явах юм байна найзаа. Харин тийм Турна гэж бодвол амттай болгоноос хол яваа л гэж байна шүү дээ. Тэгээ харин дурахгүй байгаа юм шүү. Үгүй тэгээд уул нэг мигийг ингээ идүүл зүгээр гэж аахгүй айгүй нөгөө үеиг ихтэй. Тэгээ нөгөөдг нь илүү амттай болохоор нөгөөдгнөөс 3 морыг идчих юм аа айгүй ядаргаатай. Харин тийм. Би ер нь торхоо болиё гэж бодсоо. Бас нэг эрүүл хоолны пакэжүүд тийм байдаг те ингээл амар эрүүл low calorie малри тэгээ поршныг харангуйтай ингээд порц нь болохоор ингээд нэг 20 г ч их шиг ингээд жижигхэн юм. Европт чи ингээд юмыг 100 г-аар калоринд бичсэн байдаг штэ. 100 г тутамдаа. Америкт болохоор нэг порцийг өөртөө зохиодог байхгүй юу? Тэгэхээр зарим бараа мараа энэ ингээд 20 г гэд харангуут нөгөөх нь 20 калори малоор амар турдаг мурдаг ганц порц марц гэд тэгээ харангуут 3 шиг самарч байгаа шиг нэг тиймэрхүү. Арай. Тэгэл тэрийн 10 хэдэн порц идчихэж байгаа юм чи. Яа тэгэл дуусаа ш тэгэж. Тэгэл дуусаа. Харин тийм. Хэн манай Америкийн юу бол жоохон кликбейт л дээ. Танах ч жоох хэцүү эрүүл мэрүүл хоолны тал дээр. Тэгээд ер нь Европт Америк банд хоолмол энэ төр энд юу өргөн хэрэглэгддэг штэ. Ямар хоол вэ? Та нар ч одоо ингээл одоо ч ер нь ингээд эрүүл мэндэд муу зөө идэж болохгүй гэл нэг хоолны одоо нэг юу өнгөлөгчийн төр өгдөг штэ те. Эсвэл бол ингээл презерватив гэл янз бүрийн тиймэрхүү юмнуудыг Европт хэрэглэдэггүй хорцсон юмыг Америкт хэрэглэдэг байхгүй юу? Айгүй их хэмжээгээр. Харин тийм юм бэлээ. Гэтэ яг деталь нь сайн мэдэхгүй ч гэсэн. Тэгээд ямар сандаа бисаа нэг аппликейшн татчих аваад тэгээд нөгөөт нь болохоор ингээд нэг хоол юм уу эсвэл нэг нүүр амны beauty product шүү дээ. Тэрийнхээ нэг баркодын скан тахлаарэ ямар төрлийн бодис мэдстэй ингэ үзүүлдэг тийм app байдаг юм байна. Тэгэхээр биеийн дортой юу гоо тэгээд тийм юмыг аваад өнөөдөр бахан юу өөрийнхөө гэрийнхээ бүх юмудаа скандж үзлээ шүү дээ. Йой. Тэгэхээр ч ерөөс хэрэглэх молгоо байжтай юм шиг болж шин. Байдаг юм бэлээ. Зөндөө байдаг юм бэлээ. Гэхдээ ер нь их болгоомжтой байхгүй бол айгүй аюултай юм хэрэглэдэг юм ба шүү дээ. Харин тий. Тэгэхээр бараг одоо тэг хоолоо өөрөө гэртээ хийгээл. Тэг юм талхмалхаа өөрөө бариад явчих юм баг тэр юм шүү. Харин тий юу ч идэхгүй. Йоо залхуугийн лайлаа юу талхмалх барих. Амьдрийгээч. Тий. Гэхдээ од ганцны хоолоор үсээд ам шүү. Амар үсэж штэ ёо би нэг яг нэг юм за одоо өвнийг нийлүүлээрээ юу вэ тийм үнтэй юм гэж юу вэ нэг 1000 зянгаар ингээд нэг гоё цөөмөө аваад идэж штэ ингээ хажуу талтай нэг улаан кетчупны сом автай нэг тийм нэг яг нэг тийм ганцны л хоол зүгээр нэг байшингийн болон байдаг штэ нэг ганцнууд тэр дотор нь оронгууд нэг 2 3 ширэн мөрөө тавьсан тэг ширээнийхэн болд нэг улаан кетчуптэй тэрийг амжиж хэрэглэдэг гэж. Тэгээд сүтэ цаг араас. Ширээн дээр нэг юм хулдаас ингэ тавьсан. Эсвэл нэг юм юу тийм те. Нэг тийм тэргэл байга арчаал. Тэгээд юутай нөгөө сүтэ цаг ингээ халуун саваар зардаг. Йоо бүр өнөртчлээ. Йоо. Гондтой певштэй гэсэдмэр байна. Яа. Цэцэг энтертэй нэг улаан ногоон хулдаасан ширээтэй юу. Тийм ээ. Тийм. Тэг яг нэг имээ сууждаг. Заавал имээ гэдэг. Тийм хоол ганцны хоол идмээр л энэ. Одоо тэгсэн чи би тэрийг бодод өсчлээ. Танаа тэнцэнхтэй янз бүрийн хоол мал зараал гэдэг үстэй манайхыг бодвол Монгол хүмүүс. Монгол бол байгаа шүү дээ. Гэтэ яг тэгэж бол зардаг байна. Хулдаасан ширээтэй биш л те. Цаал дээр хулдаасан ширээтэй гэж. Холдаасан ширээ байхгүй. Тэгээд нэг жижигхэн цонхтой
кичэн гэдэг чинь жоохон цонхноос ингээд их чим гаргаж ирж ирэл. Тийм тий. Тийм биш болохоор тэгээд иддэг юм уу? Хоол нь яхаа гоё шүү дээ. Тийм л байдалтай байна да. Өнөөдөр бүр өглөөс Тэгээ нэг тиймэрхүү газар чинь тэгээд лаглаг нэртэй те. Зоогийн газар. Ямар ресторан. Бүгдээрээ Шинзун гэдэг хятад ресторан ч Шинзун гэдэг байхгүй бүгдээрээ. Монгол ресторан болохоор зоогийн газар байна. Хизээч тийм Гуанз гэж бол баг байхгүй те. За байгаа газар бол байгаа л хэл та. Гэтэл зоогийн газар, ресторан, кафе. Манайдаа л юм да тий. Гэхдээ одоо өөрчлөгдсөн баха би бол тэгж нэдэж. Зоогийн газар тийм газар бахал гэж бодож шүү дээ. Тим газрын хоолны тим газрын тэр цөөн хичнээн ингээд халаагаад өгдөг ч гэсэн тий. Цөөн буус хуушур гоё юм шиг санагдаад шин. Гэхдээ гоё юм шиг ч яваа. Тэгээд заримдаа тим юмар амар cravey гэдэг. Нэр нэг ийм газар орж үзчихсэн гэл. Гэхдээ нэг гоё байд юм аа. Нэг юм сайхан цадаал нэг гоё болол гард штт. За одоо тэгэхээр Ариуна юугаа яар? Хоньны толгой ийцэнгээ яар. Юу вэ? За өөж. Эхлээ хаашаа явсан бэ? Тэр одоо хаана байна вэ? Тэр Австри шүү. Бүр амар гоё уулан дээр тэгснэ Монгол гэр мөртөөс тий. Австрийн Vorarlberg гэдэг газар нөгөө Silver Tie гэдэг уул юм байна. Тэгээд тэнцээ Монгол ах байд юм байна. Монгол ах Герман Австри их нэртэй Монгол ах гэр бүлээр амьдардаг. Тэгээ ингээ бүр ингээ уулын бэлтэр чигээр ингээд нөгөө эзэмшилтэн. Тэг амар гоё зундаа ингээд яцдаг Монгол гэрмэр бариад ингээд амар гоё. Яг зүгээр нөгөө зочид хүлээж авах зорилттой ашигладаг ч гэсэн нэг тийм ядгуул юм байна л да. Юу гэм байнгын нэг тийм хүмүүс хүлээж авдаг биш. Тэгээд харин азар яг тийм очиж таарлаа. Манай энэ нөгөө Германд бас манай нэг ах ч өрөөд байхгүй юу? Одоо нарийн ярих юм бол одоо X-ийн маань хамаатнуу да. Яасан бэ? Тэг зоо нэрч. Нэр минь яриад яах юм гэж. Бүдүү яра. Тий. Одоо хамаатнууд маань байдаг гэх юм уу? Тийм л өстөд манай хүүхдийн хамаатнууд гэхэрч одоо миний хамаатан болж тарж байгаа үст тий. Тэгээ харин тэр ах хоёр маань намайг бид хоёр дээр нөгөө юу нэ? Манай хүүхдийн хамаатан ч шиг. Тэгээд бид нөгөө нэг Мюнхен хамт он гаргаж ирсэн байхгүй. Тэгээд тухайн үед заастэ энд амар гоё газар байдیں۔ Ах чойр нарийн тойрыг давуулж явна гэж хэлжсэн. Тэгээ нөгөө нэг Герман амьдардаг хүмүүс чинь нэг сүрхий ингээл календараар дээр бичиж авдаг штэ тий. Одоо он гарч яхад гэдэг чинь 12 сард ингээд бид нар 5 сарын тухай ярьжсэн байгаа байхгүй юу. Тэгэл хоёр талдаа календар дээр тэмдэглэж аваад 5 сарын тэрний 7 хоногийн амралтаар цөмөр явцгаая гэж бол хэмгэлж аваад тэгсэн өнгөрсөн 7 хоногт календараа харсан чинь нөөх маань байж гин. Тэгээ би одоо энэ явах хэвээрээ юу гэж би бичдэг байхгүй юу. Тэгсэн чинь хүү хэвээрээ штэ юу та хоёрыг юм хэлэхгүй болохоор тэн зэрэг нөгөө ажил мэл гараагүй яг явна гэж бодсон байгаа шүү явна шүү гэл. Тэгэл биш нэг амар тийм лаг төсөөлөлгүй ингээл юу бэлдэх юм баг хувцаа бэлдэх бахтай энэ гац хоёр илж хувцаавал явсан чинь бүр ингээд татсан чинь амар гоё бүр байгаль хараад бүрөө гэл бишрээл тэгсэн нөгөө нэг цуслангийн байшин юм байна л да. Тэгээд тэгсэн мөрчлөө амар юм хал унгус мус ингээд бүх юмд ингээд амар юм орч үеийн заяа 400 жилийн настай байшин гэсэн мөрчлөө амар лаг тийм юм байсан. Тэгэл өглөө босоод ингээд харангууд ингээд шуу мууж гэж мэгэл. Тэгээд тэр нөгөө германчууд амар их цанаар гуулах гэж очдөг уул юм байна. Тэгээд тэр нь 100 болчингууд ингээд өөр зориултаар ашиглаад ингээд хүмүүс амар гоё уул молн гарах гэж очиж мачдаг. Тэгэл тэнд нэг 3 оноо л ирсэн чи бас хүн чинь байгалийн амтан гэдэг үний юм. Ингээл нэг хотод ингээл байж байгаа л нэг байгальд очингууд нэг сайхан ингээл сэтгэл амраал. Тэгээд би нөгөө нэг толгой эдгийсаа гэж өөлн дуурал яваад идэг штеп нэрээсөө. Толгойгоор л угжуулдаг юм шиг. Тэгсэн дүү маань толгойн дуртай гэж хэлсэн нөгөө ах хайраа сайхан 20,000 гаргацсан. Бөөр бэлтцэн тэгээ нөгөөтгийс уйлаа л идэдсэн. Тэгэл яг амьд явбал Австрт яадаг юм бэ? Альпи нурууны хажууд толгой идтгэл юм бэ? Толгой идчихэл юм байна уу? Тэр бүр амар гоё тийм ашиг сонсогдож байна.
гой нэг компьютер скрин сейвер дээр байдаг газар шиг харагдчихлээ те бүр ингээд ном ногоо тэгснэ цаанаа ингээд цастаа уулмал. Цастай уулмалтай. Тэг ядчихсан чинь гоё газар л шин. Тэр яг хонсон өдрүүдийн айл хамгийн сүүлийнх нь өдөрт нь нөө юу яаж тараад хот туйлын туяа Герман Австрийн дээгүүр татж тараад тийм. Тэгээ бүр яг кино шиг байсан. Ингээ шүн ингээд амар гоё. Зургийг нэг авсан чи амар лаг гарч мардаг. Тэгэл бүр ёо. За зин үнэхээр яг ийм л амралт хэрэгтэйсэн гэж бол. Айгуу гоёс. Сэтгэл хэрэгцээ. Би бол одоо гэл бөөөрч үч ингээл. Юу байна? Ямар ажил байна гэцэл явж байна. Яа, бэлэн байна уу? Яс ч бэлэн байна гэж байна. Nice. Тэгээ толгой идсэн ямар вэ? Монгол толгой идэхээс өөр юм уу? Европ толгой юу? Австри толгой ямар байна? Сони юм хийж Австри толгой юу? Тийм шүү дээ. Ялгаад найзаа. Жохон ялгаад байж магадгүй л юм тий. Харин тий. Тийм яг вэ гоё амттай байсан би бол тэгэл идэл үйлэлс тэгэл толгоноос гадна бас нөгөө нэг гизний хуушур мушур хийж мгээл нөгөө хойно гаргацсан юм чи бүхэл юм ашиглаж байгаа юм чи тэгэл хундаг тавихгүй нөгөө ойлоо ходготой байлгүй мах идэн гэдэг шиг юм болсон юм бол бид энийг уугаагүй ууч чадахгүй гээл уугаагүй гэхдээ тэгэл монголчууд нөгөө нэг бөөнөрөө нийлээл тэнд тэр тасганд байдаг хүмүүс нөгөө хойно гаргаж байгаа гэхээр бөөнд аягаа цуглж мөглд юм байна. Нөө ямар гоё. Тэгэл баг наадам шиг юм болол тэнцээ ингээл хүүхдүүд тоглоол хүмүүс Монгол гэрийн гадаа тийм яаж магаал. Айгуу гоёсан. 20 орчим хүнтэй баг наадам бичээд ирүү яа. Тэг яа тэгээд тентийнх нь бол Нэ? Чи юу? Зүр. Би арсан чи. Тэн тэгээд ингээд яа тий өөрөө ингээд хонио хариулж идэм юм эсвэл зүгээр энэчээс хонио авчт юм уу энэ тэндээс амьдаа. Өөртөө жоохон малтай мэлээ. Гэхдээ хонио бол юунаас авсан гэсэн. Нөгөө тусдаа яадаг төхөрд газраас. Өөртөө малтай тэр уулан өөртөө малтай мэлээ тий. Амар гоё юм бэ. Тэгээ Австрид ч яа тийм биш үү? Одоо тийм мал аж ахуй эргэлдэг тийм хүмүүстэй тийм айгу улсын тусламж энэ төр үзүүлдэг гинэ. Тэгээ тийм болохоор ч зэрэг тэгээд бас хүмүүс амар тийм сонирхолтой байдаг гэж л одоо нөгөө мал. Австрид очиж мянгат бол яа. Тэгээд чи уулын биел эзэлсэн тий. Тий. Хоол. Амар лаг юм бэл. Гойсан. яа амар гоё юм бэ. Яг гоё тэгж амармаар байна бүр нэх гоё. Нэх гоё ууланд очиж гэвтмээр. Тэгэл таяул харин тэгэртэй онцгүй. Өнөөдөр ч өнгөл гэртээ хөвтлээ гэж. Яаж ч ууланд очиж хөвтөл бас арай нэг ондоо их гэдэг нэ. Манай хүүхдийн наал гарах шиг боллоо. Баахан хүүхдүүдтэй тэгээ нөө бит хоёр чи энэ ч явахтай тэгэл манай хүүхд төр хідэл гэртээ надад миний мухай царайг хараад байж байгаа юм чи. Хийж хэлээд багтээ. Тэгээ олон хүүхдүүдтэй бужигсан газар зүгээр нүүдчих хэвээр амар сэргээлдэ. Яг харшин хөдөлсөн байсан л та нэг улаан хөдөлсөн. Тэгсэн мөртлөө хүүхдүүдэд тоглоод бүгд сөрхөвд. Тим сайн байна зарна. Тэгэл гоё нөө. Хүш би нэрээ. Ям за. Боллоо. Зүгээр. Би сүүлийн бараг хэдэн өдөр очиг залуу харсан заяа. Бүр яг од байсан заяа. Би одыг хараад од нэг ийм л ахтаа гэж бодсон гэж. Үгүй би жимд явахдаа яг нэг юм хоёр бол гэрээсээ юун цууж унаан цууж явдаг байхгүй юу. Тэгсэн чинь нэг юм савчтай малгайтай залуу 7 хоногийн өмнөчлүүдээ ингээ орсон чи би ямар одтой адилхан залуу гэж бодохгүй юм сарчтай малгайтай жоох юм өргөн жийсэн өмдтэй пүүдтэй тэгээд яг нэг юм явдал нэг одын явдал. Би одоо одыг явж байгааг хараагүй штэ. Гэтэ одын явдал яг нэг ийм л ахтай гэж бодохоор заяа. Нэг юм жоохон педгэр алхаатай заяа. Тэгээ ингээ царай нэг Аз царайтай залуу заяа. Бүр яг ингээ од заяа. Жоохон юм од юм дуу царайтай штэ. Мөн үү? Мөн үү. Зураг хараад тийчихсэн. Үгүй яг одын нөгөө зургнууд Инстаграмын зургнуудыг харсаар агаад яг бүр одтой амар адилхан залуу заяа. Тэгээд нөгөө залуу чинь суудаг байхгүй юу? Тэгээ би харчаадсан чи яг миний буудаг газар буугаад нөгөө нэгүүгээр урсдаг штар тийшээ гараал явсан. Би энэ ямар одтой адилхан залуу вэ гэж бодчиход тэгээ явдсан чи уржигдэр би ахиж юмд явах гэсэн чи яг тэр залууд би ахиж таардаг байхгүй юу? Тэгээд нөгөө залуу чи над руу харж инээгээд Төхөө юм шүү. Харин тий юуны төхөө. Шам тохоо өгöd юм шүү. Од андаараа ийм харагдах болно гэсэн төхөө болов. Харин яг тийм баха. Тэгээ би бүр ингээд нэг хөөрхөн санагдаа. Тэгээ би тэр залуу инээдэг байхгүй юу? Тэгээ би нөгөө залуу чи ахиа яг миний бодог бодол дээр бодгийн. Тэгээ бид хоёр одоо ахиа тарах байх. Би нэг юм шинэ краштай болсон. Нөгөө баян мөх байхаа байсан.
Би нөө Чи хурж зөвлөө гэж. Яа. Тэгтээ бүр яг амар адилхан заяа зарим арай ингээд би бүр гайхаа эхлэе нотын болов гэж бодсон. За юу гэж яхаа дээ гэж бодсноо. Тэгээд ийм зарим би дараа нь ингээд таарал зургийг авнаад заяа холгаагаар. Тэгээ явуулнаа заяа. Бүр амар адилхан. Чи одоо өргөө өмсөг уудаж гин, малгай өмсөг уудаж гин. Ти өрнөр нь хэдэн жилийн өмнөх Instagram-ээс зургаар намайг төсөлтөд шиг. Малгай өмсгөө юм чи? Би тийш малгай өмсгөө шүү дээ. Тийм, өсөөнөд болохоор малгай өмсгөө. Хүүшээ тэр нөгөө бид хэдийн челленж дээр байхад одныгаа нэг юм нүцгэлсэн юм бичлэг хийж байгаагүй юу? Нөгөө нэг юм амар бафо. Тэрэн дээр нөгөө чиний оронд хийдэг залууч кино тоглоод яваад байгаа юм л шүү дээ. Ягаа нөгөө нэг кар подкаст тий. Тий, нобо тий оршин тоглогч гээд нэг кинон тоглоод байгаа юм шиг л шүү дээ. Та нар үзэж байгаа юу? Хүмүүс бүр амар яриад ахыг одоо бист амарлаг кино олсон юм болоо нэг үзэтэй гэж та хэд санал хийж сонсож ирсэн үзсэн юм болов уу? Наадах чинь тухай ярих юм байгаа шүү. За. Сая тэгээд ирлээд ирж сүүлийн хитэн гэсэн 3 гэсэн үү? 2 гэсэн үү? Нөгөө яа Монголд ингээ Хуанжиг гарч ирсэн аа. Сүүлийн 2 ингээ кино театраар гэл. Ангиар нэг очиж үзээгүй юу? Та нар тэгжсэн үү? Би арай дээр юу одоо ч мэдэхгүй л явж байгаа даа. Үгүй зүгээр яаж төгсгийг мартсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэр киног бас сүүлийн 3 ангийн үзүүлнэ гэд Америкт ирсэн явж л шүү дээ. За. Америкт байхгүй. Тэр чинь олон ангитай кино юм уу тий? Тийм ээ л олон ангитай кино юм лээ тэр чи одоо эдийн ангит. Ивэл сайн. 16 ангитай TV series. Бүгдийг үзсэн шүү дээ. Юу тэгээ сүүлийн 3 анги нь үзүүлэхээр сүүлийн 3 анги нь одоо 6 цаг кино театрт үзүүлэх юм уу? 3 анги 3 цаг. Нэг анги нь 45 минут. Тэгэл яг нэг киноны метраж юм шүү дээ. За. Харин яг тиймэрхүү. Тэгвэл одоо баларсан юм болно тий. Харин 2 хувааж нөө вүүдээр гаргасан. Тэгээд тэр чинь тэгсэн гэсэн вүүдээр юу лээ нийтдээ 21 сая удаа үзсэн ч гинөө бүх юунуудын. Тэгэхээр вүүгийн хамгийн их одоо хүн үзсэн рекорд ивдсэн гинэ. Nice. 21 сая. 3 сая хүн биз дээ. Тийм. Тэгэхээр 21 сая одоо бүх эпизодын үзсэн л биш. Окей. 21 саяг бараг л сая 300 мянга удаа үзсэн юм шүү. Бүтэн сериал. Тэгэхээр олон хүмүүс давтаж үзэж ирсэн юм байгаа юм шиг байна шүү дээ. Тэгээд бүх рекордуудыг эвдэж ирсэн гэдэг. Тэр чинь өстэй айгүй их ажил шүү дээ. 16 эпизод гэдэг чинь 90 хоног тасралтгүй зураг авсан гэсэн шүү дээ. Харин тийм. Өмнө чинь амраа урагч хоёр чинь сайн ер нь бол стори мори зураг авалтын дээр бүхнүүд нь бол их өндөр чанартай. Тэгээд амраа хуран ихч хоёр чинь ер нь Монголдо бол одоо ингээд нэг топ quality одоо кино контент хийдэг хүмүүс гэж тооцогдож байгаа. Тэгэхээр яг ингээд Монголд бол чанар бүхнүүд нь их өндөр. Тэгээд өмнөх серизиг болохоор Wood нэг юу хохирогч гэдэг серизиг 10 ангитай сериз хийжсэн юм байлээ. Тэгээд 10 ангитай хийчихэд одоо энэ дэр бол 16 ангитай хийсэн байхгүй. Тэгээд тэр чинь бол айгүй их юм билээ. Мангар их ажил. Oh my god. Тэгээд манай эпизодын тэр нөгөө юу чаленж хийсгээр орлон тоглосон. Энэ дээр бас тийм биш үү? Тийм биш үү? Амар орчоод чинь. Яа, үстэй хүн мангар хүнтэй хамаатан болох дуртай тий. Тэр холоос амар чирж авчирснаа. Би сая амар яриад оруулдаг гэсэн нөгөө тэр залуу биш үү? Манай нөгөө эцэг гэдэг шиг. Йоо. Зоолж үзье байц. Тийм гоё юм бол. Вүүдээр байгаа юм бэл. Чи манай ажлын хүүхэн бас энэ чинь нэг dog fest болж байгаа хгүй нөгөө docu фильмийн ийм фест жил болгон болоод идэв. Нилийн том юм гэсэн чинь манай ажлын хүүхэн наад хүүе заяа Монгол кино гарч байгаа юм байна. Хоёлоо очиж үзье гэдэхгүй юу. Тэгээд би очиж үзээгүй л дээ. Ерөөс нь очиж үзсэн чинь 3 өдөр л ингээ гараад дуусч байгаа гэсэн бэл. Тэгээ нэм 2 герман залуу ямар нэртэй ямарсан хүүрээ нэг ямар юмны доод муута гэсэн ч юу гэсэн байла. Ямар ч утгах нь ингэж байгаа заяо. Ингэсэн гэсэн. Тэр хүүхэн ярьдаг байхгүй надаа ингээ утгах нь ингэсэн гэсэн тэр киноны нэг юм Монгол хүүхэн гэхдээ нөгөө хүмүүсийн хүүхнүүдээ үсэг хусаад яваад байдаг ямар юу илээ. Хүүх Монгол лөө. Ямар. Тэр хүүх Монголын эмэгтэй хөлбөр нэм шиг байна заяо. Манай ажлын хүүхний ярьснаар заяо. Тэгээ эмэгтэй хөлбөр тэнгуүтээ ингээд эмэгтэйчүүд
ингээ өөр хүмүүстэй ингээ бие үнэлэх мүлхийг юуроос ингэж твчдгүү тэнгуүтэй хүн амьтанд ингээ зодолтой зодоо яваад заяа. Монголчууд юм тэгээд. Тийм Монгол эмэгтэй хүний тухай гэсэн би тэгээ юу яриад байгаа юм бэ тийм үү гэд гэсэн чи үзээч гэдсэн би тэгээд тэр юуг нь хайж агаад олж үзээд та хэд рүү явуулна заа линк. Та найз чинь хаанах юм? Манай найз герман хүн шүү дээ. Тэг германчууд яг нэг тиймэрхүү юм харахаараа яадаг бол одоо жишээ нь одоо неонаци хүмүүс ингээл дэлхий дээр ингээ гараад яг тийм юм хийхийг яаж хүлээж авдаг бол Бидгүй ямарсан тийм Монгол кино байна амар сонирхолтой юм шиг санагдсан л гэж надад л хэлсэн. Тэгээд үзье гэсэн ч хариу үзэж чадаагүй. Гэтэ яг онлайнаар үзэж болох юм байл л те. Тэсний нэг тиймэрхүү сони юм гаргаад хар надад би ингээд миний бүх суулгаад байт юм аа. Яг нэг Монгол хэрэг. Одоо тэр манай ажлын хүүхний ярьснаар бол тэр кино жоохон юм амар асуудалтай хастай ингээл бие үнэлдэг эмэгтэй хүмүүс нэг Монгол эмэгтэй хүн очиод баг маг зүгэл очиж зодож модоол тэгж мэгдэг гэхэр нэг юм хитэн оны мэдгүй тэрний ингээд доку фильм гэхээр ингээд бас бодит амьдралаас сэдвсэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг жоох ингээд мэдгүй би жоохон итсэн яг үнийг хэлгээд. Бодит амьдрал юм шүү угаасаа докюментари баримтат кино шүү дээ. Харин тэгээд нэг юм байгаар ч л шүү дээ. Тэгэхээр чинь юм жоохон сонирваас дээ. Би тэгээд заа яах юм бэ би үзэхгүй гэдэг угаасаа тэгээд нөгөө 3 өдөрч болоогүйсэн. Өнгөрцөн байсныг шилхүү тэгээд үзээгүй. Би тэгээд тэрийг дараа нь яачаад ажлаасаа гарч явж байхдаа яагаад ингэж дандаа юм сонин кино мэнэ хийд юм бол доо жоохон өөр юм гоё юм үзүүлсэн юм хийж олдгүй бол доо гэж бодсон. Тэгээ ярианаас нь бодвол жоохон тийм мэдгүй миний хувьд жоохон сонирхолтой. Гэтэ үзег болохоор яг шууд сонин гэж хэлж болохгүй юм л да. Тэгээ монголчуудын хийсэн кино юм биш те? Зүгээр хүмүүс хийсэн кино. Хоёр герман хийсэн кино. Тий. Түүн сонирхолтой юм байна. Харин тий. Бас өөр өнцгөөс харсан. Би тэр юуг нь ажлын хүүхнээс суучаа хэлнэ заяа. Тэгэхээр та энд рүү явуулнаа за. Тэр үзэл да. Сонирхолтой сони юу юм те. Харин тий. Ер нь нэр германд амар болон монгол киноны хүмүүс байдаг юм билээ шүү дээ. Айгүй болон жүжигчд найруулагч энэ төр. Нэг л тийм нэг монгол герман хоёр л нэг холбоотой байгаа юм да. Амарсана. Германаас айгүй болон Монголын тухай кино мэн энэ докюментари кино их гардаг шүү дээ. Тэгээ дандаа тийм нэг монгол хүний сэтгэдгүү талаас үзүүлэх гэж оролцсон гэх юм уу да. Манай ээж хүртэл германчуудтай хамт ажиллаж байсан билээ шүү дээ. Монголчин үлээ газарчин гэд кино. Монгол кино үлдэр герман хоёр нийлж байгаад хийжсэн. Тэгээ тэнд Горько мэтчүүлээ. Горько хэм билээ нэртэй орсоор ярьдаг тийм герман жүжигч энэ төр Монголд очиж кино зураг хийжсэн билээ. Тэгэхээр их коннекшнтай улс юм да. Германч талаар бүх улсын талаар кино гэдэг хөө. Тийм шүү дээ. Зөвхөн Монгол ш. Зүгээр нэг Монголын талаас гэж хэлж байгаа юм л да. Монголын талаас ингээд одоо германчтай бидний их холбоотой юмнууд гарч ирсэн байна гэдэг. Зөв. Харин тийм. Германчууд ч өөрсдөө бол тийм янз янзын л галзууралцсан юм үздэг юм байна шүү дээ. Тэр нөгөө ингийн юу гэлээг ихээр тий. Илээ. Ямар ботхоо гойлж байгаа чи ямар штэ кино лээ. Wein and Camel гэд нөгөө уйлж байгаа тэмээний тухай. Тэр хүн баг болчихоо тий. Тэр за баг тийм л хаа да. Ингийн тэмээний бүх. Шарингийн нөлмөс. Тэгээ Wein and Camel ямар ч гэсэн тэр Монголыг өөрчлөлсөн байгаа юм бөмбөд. Тэгээд тэр мэрийг л айгүй хэрэг Монгол гээл тэнгүүлрээс тэрийг үзчихсэн штэ. Яг тийм амьдрал тийм юм уу гэл айгүй асуудал. Үгүй бидэнд бүх юм бий. Тэр чинь бол зүгээр л нэг хэсэг нэг л. Нөгөө монголоор ингийн нулимс гинэ. Энд Оскар авч ирж байсан билүү? Сенсацдаг юм шүү дээ. Йоо, залаа иц. Яасан. Я би нэг иймэрхүү юм харахаар жоох юу яагаад тийм кринж хийдэг. Яах таам бэ? Тийм ээ. Яа таам бэ? Энийг бүтэн 87 минут юм шүү дээ. Харин тий. Хэдэн цаг 87 минут яа гэж үзэх юм байна л да. Энэ трейлерыг харъя да. Трейлер нь бэж тараа. Ямар нэртэй кино байлаа чинь? Door of. Сая нэглийг явуулсан байна. Door.
Daughter of the East те. Чингис. Тэ нэр мэрэн ч одоо юу энэ амар ичмэр. Oh god. Ижи. Тийм бас тэ. Яа. Нэг хитэн Яа. Энэ чин хараа. Тэмлэг монгол хэл мэл дээр юм бэл. Энийг үзэл та. Харин тийм. Би юунд дууссан байх гэсэн чинь ахад 11-нд юу лээ 11-нд өнгөрсөн шүү дээ. Өнгөрсөн биз дээ. Өнөөдөр харин тийм. Өнөөдөр сүүлийн өдөр нэсэн байгаа байхгүй. Гэхдээ онлайнаар үзвэл 5 евро гэцэл. Яа ихтэй ичих юм шиг санагдаад байна. Энэ гэхдээ юу биш юм шүү дээ. Тийм ээ. Жоо тавилттай юм шүү. Докюментари биш юм шүү. Гүн чин докугийн юунд орж байгаа шүү дээ. Доку фильм гэж орж байгаа шүү дээ. Тийм төрлийн тийм болохоор наа чи ийг босно л юм. Тэгэхээр ийм юм байдаг л гэсэн үг. За мэдгүй. Энэ ерөөсөө ярьж байгаа энэ хизээч жиг юм биш. Тийм кино шүү дээ чинь. Тийм шүү. Narrative харагдаж байна даа уг нь. Яа үлээ яа. Лосчихгүй. Яа. Ингээд текст микс ингээ хотлоо яваад хаа тэгээд надаа ингээд яа цаанаасаа. Би одоо үзье гэж бодоол байж өнөөдөр маргааш ч юм уу. Докюментари гэсэн мэнд гэхдээ dialogue текст микс нь бол докюментари биш харагдаж байна да. Үнэхээр үзэл хэлээ. Сони. Тийм болгоно гэж Чингис хааны нэрийг ашиглах юм тий. Харин болоос Чингис хүн байж болдгүй юм бата. Тэгэхээр би бас сүүлд яг Чингисийг ашиглалаа. Одын охин мөхөн гэж хэлдэ. Одын үрсаад гэсэн порно тий. Хасаг цацарч байгаа бичлэг энэ төр. За. Яана. Бүр төсөлчлээ яа. Төсөлч чадвар сайтай хүмүүс эцэн ба. За бүгдээр нүдэн төсөлцгөө. Одын шалтан байгааруу. Одын порно тоглож байгааруу шалтан байгааруу. Аль. Чи порно тоглох ямар порно? Daughter of Odd гэдэг Children of Odd гэдэг бол ингээд одыг ингээд нүцгэн ингээд агаар дээр нисчихсэн заяа. Доор нь бага хүүхдүүд нэгээд бүгдээр гармаар өргөж ирсэн ойрлтож байгаа тийм киноны постэр хардлаа. Яана. AI цагаан AI-аар шууд тэгж хийж үзэх үед лээ. Юу гарах вэ? Ингээд од ингээд нэг ромынхан шиг ингээд нэг цагаан даавгаар бие орооцсон заяа. Тэг ингээд хөлмөд нончилсан ингээд агаар дээр нисэж байгаа. Доор нь ингээд баахан харин тий. Нэг супермен ч юм. Порно киноны постэр ирээд байна уу? Ямар юмны постэр ирээд байна? Тэгэл бууж ирээд харин ямар ч киноны постэр ирж байна шүү дээ. Бууж ирээд юу хийсэн шалтгаан шүү. Үгүй тэр чинь гэхдээ жоохон юун дээр бас байх хэрэгтэй шүү дээ. Ингээд цагаан давааныхан цаараас ингээд жоох юм түнтийдэг ч юм уу. Тэгэхгүй бол хинч мэдэхгүй шүү. Тэр нь гэрэлтдэг тийм даваах юм ээ тий. Тий. Тэгээ одын ингээд цээжний өснөс нь ингээд гэрэлтсэн. Цээжэнд өсөхгүй байх юм уу? Од өстэй юу? Байхгүй. Байхгүй мó. Тэгвэл биний харсан залуу ер нь од биш юм байна гэж. Тэний одоо цээжэндээ өсдөг би чи яаж мэдчих байгаа. Тэгэл харцсан биш. Чи цээжэндээ өслөө залуу дуртай юу? Аль алинд дуртай. Үгүй чи бүр амар их өстэй юм биш. Өстэй залгиж байлаа би сэгт. Ариун цээжэндээ өстэй залуу чи дуртай юу? Өстэй залууч байсан гоё, өсгөө залууч байсан гоё. Ер нь аль алийг бодож чадна. Ивэл цээжэндээ өстэй юу төгөлөх шиг. Цээжэндээ өсгүй. Тэ нуран дээр өстэй жоох ийгүй байд юм аа. Нуран дээр өстэй. Нуран дээр өстэй чинь бас хамгийн гол нараа окей цээж бол ойлгож байна те. Цээжнийхээ өснөөсөө угааж цэвэрлж чадна. Нуран дээрх чи одоо яаж цэвэрлэх юм бэ? Гар нь өрөхгүй шүү дээ. Сойцдох багт тий. Тийм. Тэгэл тэрийг дэ угаадаггүй биз. За ус нь тэгээ хүрчин эзтэй гэл. За тэгээд дүүшнийхээ юу даралтандаа найдаа гэж явж байгаа. Ихтэй хүмүүс тэгдэг гэдэг ш. Хөлөө тэгдэг гэдэг ш. Эхлээд толгоогоо угаагаал
гар цээж мэж гэж доошоо явж байгаа л доошоо хөлнийхөө оруулуу заа тэгж жаад хөөс нь хурч хөлгүүдээ гэж Тэр ингээд борооны усан тэгээ хүүхдүүд нэг хөлөөрөө ингээд үсэрдэг штэ тийм гэж юм шиг нэг хоёр хөлийнхөө орог дөрж үтсчээл за болоо үсттэй гэл. За ихтэй өөрийн хөлний хуруунд ойртолдох юм байна гэдгийг ойлгож авлаа энэ дугаараасаа. Өөрсдөө ч ойртолдог штэ. Тийм үү. Ой яа хэцүү юм бэ аа. Лол. Стэмэр юм боц. Хөл мөлөндөө ч хүрдэггүй хүмүүс штэ гэд. Хүрэх дуртай юу? Хөл мөлөж оролдож моролтвол яах вэ? Би бол нэг тийм сонирхолтой шээ. Юу гэсэн үг? Хөл мөлөө оролдох дургу штэ. Би юу өөрийгөө оролдуулах амар дургу штэ. Би юу амар хаж штэ. Хүн ингээд надад битүүр зүгээр холоос хайрлаа. Цаашаа юмсан. Чи намайг орлохгүй би л чамайг орлоно гэх юм уу чи? Чөөрж олддог хүмүүс л. Би өөрөө хийснэ дуусаа. Гэхдээ ингээ хүн биеинд ингээ хөрөнгөд ингээ нэг та нар ингээ яадаг юм ингээд хин үрхээс болж шүү дээ. Тий. Жиржиг нь юу гэрлээ? Ирвэндгүй юу? Ирвэнд шүү дээ бүр ингээ яах таа юм цаашаа гэмээр. Тэгтүн. Би бол тэгдэж. Хин үрхээс болно. Ямар байдлаасаа бас болд юм аа. Халуун малунд боллаа те. Тэрнээс биш. Хаана үрхээсээ шалтгаалах байхаа. Амар олон хүчин зүйлэлт хин те. Хин үрхээс болно. Хаана үрхээс болно. Яаж үрхээс болно. Наад хүчин зүйлүүд чинь бүгд над дээр байна тэгвэл. Яа. Хэцүү бэ. Ямар хэцүү юм тий. Тэг чамаа ингээл гинт зүгээр ингээл тэрч мөрөөл эсвэл хүсмэсэж ингээд орлож моролтол ч юм уу. Гинт өнсч хүмүүсэл ч юм уу. Тэгвэл чамд онцгүй юм тий. За тэрч мөрөх бол яшаа юм бэ. Тэг ихтэй яаж хүрнэ гэсэн үг юм дээ. Тэр гэж хүрхэл үсттэй. Хүрүүл ингээ хурсан шиг хүрэх байхгүй. Юу гэсэн үг? За шууд зөөлх хүмүүс ингээд зөөлхийн ингээд нэг юм ядаргаатай хүрэлт үүдэн шүү дээ. Яах гээд байгаа юм гэхгүй. Гарахаа үзрэг хүч мөрөөд. Үндэс хөржөөд илж өрөөдөө. Тийм би. Чи тэгэл тийм одоо нэг sensual хүрэлтэнд бол дургу гэсэн үг үү? Юу гэсэн үг юм? Дуртай байлгаа тийм. Тэгээ ямар хүрэлтэнд дургу юм? Гар хөдлөхөд дуртай мó? Гар яхаа да? Гарыг чи ингээд хамт явж байгаа хүн чинь ингээд гарыг чи хөдлөхөөр дуртай мó дургу мó? Зүгээр шүү дээ. Хүзүү рүү чи ингээд өвлөөл дуртай мó? Хүзүүн дээр чи ингээд нүрээ наавал дуртай мó дургу мó? Дургуун байна. Цаашаа. Хүзүүндээ гжигтэй юм болоо эсвэл гжигнээс болд юм уу чи? Яа гжигтэй байж магадгүй л. Толгойн ч өөрөө дуртай юу? Толгойн доо юу? Яа толгойн доо өөрл шүү дээ. Гэхдээ та нар ерөөсөө ойлгохгүй байна. Би ингээд ойлгохгүй. Нэг ядаргаатай хүрэлт байд юм аа юм. Хурж ядаал. Зөөлхөн хурж ядаал тийм. Хорооныхаа үзүүрээр ингээд нэг өнгөцгөн хурж ирээд байна. Тийм тэгж мэхээр яа би бүр. Тэр чинь амар гоё сэрэл хөдлөгдөг юм одоо хорооныхаа үзүүрээр хороонууд дээр чи ингээд гарн дээр чи ингээд явуулаад ахаар. Стаггүй штэ. Үгүй юу. Үгүй гэж шоктоо да. Би ирвэгнээд лээ болсон шүү дээ. Эсвэл тэр эсрэлчийн хөдөлгөөн гэж яагаад гэдэм биш үү чи үгүй юу? Айгаад ч явах тий. Шал хэцээгөө босгочих вэ гэж бодоод идэм биш үү? Хэцүү арай юу юм ярьч байгаа. Арай хуу юм яриад байна. Арай хуу юм яриад байна. Тэр өөр юм ярьцгаая. Ичээс. Тэгтээ хэцүү байна. Ингээл хүрх гэсэн чинь татхнаал уурлaalах юм бол. Тийм, тэгин за. Тэгээд зайлаач гээл тэгж ингэж байх юм бол. Яа. Юунд хүрээд байгаа чи энэ гэж байна. Тэр тэгээд хажиг хүний шинжтэй би тийм хажиг. Мэдгүй. Хажиг мажигтай биш хөө. Гэтэ нэг ийм хүн байд штэ нөгөө би болохоор ийм юм байлаа. Амар ингээд шүнжэнгөө би өөхөө шатаагаад миний хамаг ингээд би ингээд амар халуун байждаг байхгүй яг паар шиг. Бүр ингээд бүх би ингээд нэг сайн халуун байждаг штэ. Нэг тийм хүмүүстэй гэхдээ би ихтэй тийм эрэгтэй хүн дургу заяа.
Ингээд бүх би энэ халуун бичдэг. Тэгсэн мэт өөрөө яг тийм болохоор мэдгүй тийм юм ингээд тэрхээр мэдгүй жоохон ингээд амар хав халуун биеэрээ ингээд намайг ингээд тэрвэрэд хараа сонирн бид юм а бас. Угсаал халуун тэрвэрлдэг тэнэгэлтэй өгсөн ах шиг. Гэхдээ хүүтэн байсан ч гэсэн нэг юм яг юм халуун өөхөн шатаад яг тэрвэрж байгаа хүмүүс байд юм а. Тэгсэн мэт өөрөө яг тийм амар тэнэг. Өш тэр Baby Reindeer-гийн кино үзсэн таад. Үзэхгүй үзье гэж бодож байгаа. Хүмүүс аюу тэрний талаар яриач ингээд юм. Би одоо тэгээд үзэхстэн болоо зэлвэрдэг. Тэрийг үзээд хэдүүлээ юм ярих юм уу? Тийм үү дараа нь. Үзээч нэг л өдрөө ажиллана бил. Тийм үү. Тэ үзэхэд юу юу? Харин биш үү те? Харин жоох. Цагийн гац биш үү те? Үгүй. Дайчгүй санагдсан надад л. 8 билүү. За яг мартчихж байна. Аль яг бараг гарч байгаа юм уу тий? Netflix дээрээс шүү дээ. Тэгээд кино юм байх гэж бодсон. Baby Reindeer гэдэг. Кино. Английн киноос нөө. Тэг Английн TV series. Mini series. Би бол дараа нэг өдөр сууж байгаа л үзсэн. Яг ингээд угаасаа үзэхээс өөр аргагүй юм байлаа дараагийн. Аа за. Тийм даа гоё дайчгүй санагдсан. За эхлүүлнэ тэгвэл. Тийм. Өш санжин би нэг юун дээр юу яагаад нэг эпизод дээр би нэг юу яагаадсан штэ. Энэ хүмүүс ингээд стресс их юм олж ядсан. Хаасан тэр Казахстаны нэг хүн амны хэрэг гаргаж ирээд бүр ингээд стресстэй тах ингээд. Магаш шийдвэр гарч 13-нд. Оо тийё. Instagram амар үзэж байгаа. Instagram-аар өчигдөр ингэж явж байгаа тэр охины юуг рилиг олоод нөгөө зүгээр нэгийг ихлүүлсэн чинь нөгөө rabbit hole руу яваад орсон. Өө би хинтийг явуулсан би өөр сүулдээ өөр oh my god. Би нөгөө үгүй гэсэн даваагаар 7 давна гэдэг шиг. Би давхгүй гэсэн даваа. Ямар даваа гэж юу? Тий, давхгүй гэсэн даваагаараа 7 давна гэдэг шиг. Амар муу хэлээдээс өөрөө үзээд өчтөр бүр саач утлаа нэг. Тэр тэгээд одоо шүүх хурлын тэгвэл өнөөдөр жоохон нэлээд catch up хийх болохгүй юм байна. Тэгээд шүүх хурлын хариу маргаашгах юм уу те? Тий, 513 гарна. Тэгвэл манай сонсогч нар сонсож байхад бол эдийн шүүх хурлын юу гарч мараад үзег хүмүүс нь тэгээд хэцүү юм байна л те. Үгүй хэцүү байлээ. Үзээгүй хүн чинь ерөөсөө нөгөө найзуудтайгаа яриа нийлэхгүй ингээ ойлгохгүй. Тэд нар чинь бишимбаа юу ч гинөө нэр мэрээр ингээд бишимбааг үзэж байгаа юу гэдэг тэгэхгүй юу? Яна нэрийг буруу хэлж шаадгүй. Тэгээ мэдгүй авч би хийм гэсэн чинь тэр нөгөө нэг Казахстаны юу мө гэж бүр хоорондоо яриа тэр бүр тэгсэнтэй тэр гурал дээр бүр тэгээд тэр өстө нэр жоохон сонин гармаар гэж бүр амар би тэгээд яа бүр юу ч мэдгүй нош гэж барыг тэгээд өстө тийм хүнд яриа нийлэхгүй хэцүү юм байлээ. Үзмээр байлээ гэж бодсон. Тэр би тэгээд тэр одоо тэр Instagram одоо номын юм шиг л те тэр номын Insta гэсэн. Би нэрийг тэгж үзсэн. Тэр охин юу хэлээ баг ямар итгэвтэй юм бэ? Пүү тим контентийг тэгж хийгээд бүр ингээд өдөрт тэр чинь баг 40 рүү хийлгээд байгаа юм аашийн. Тэрний number тэтгэл бүр ингээд 48 49 50 яваад байгаа юм чи баг. Бүгдийн үзэл орчуулаад амар тий бүгдийн үзэл орчуулаад тэгээд гэснэ бүгдийнх нь ингээд яриаг ингээд өөрөө орчуулсан тэгээд бүр ингээд ийм зузаан дэвтэр дуусч юм ууссан тий. Ямар амар юм хийд юм бэ? Бид нар контент ин гэж гурилт юм байна гэж үзсэн. Гүй нэрэ бүр тэр охиныг бол би бүр бишсэн шүү дээ. Тэр охин ч яг тийм нөгөө олонд айгуу тийм сонирхолтой сэдвүүдээр тэгж рилийдэг байхгүй одоо нөгөө хиний шүүх хурлаар ч гэсэн Johnny Depp. Нөгөө их юм блэ. Johnny Depp юу ярэ? Amber ярэ. Гэхдээ харин тийм шиг л бүр Instagram-д бүр ингээд битүү хэлээ. Тэгээд тэр охин бол яа бүр бишсэн тэр охиныг бол яалч үгүй өөрөө ч гоё ярьд юм лээ те. Тийм аа зөв сонирхолтой байж байгаа шүү дээ. Яг ингээд тэг хүнийг ингээ оруулж тийм л би бүр яг ороод бүр өчтөр яаж 5 дахад гараад бүх юм үзээд. Тийм 5 дахад гараад
Яг тэ дөрмийн дагуу өчигдөр ингээд орондоо өнчихгүй юу. Тэгэл тэрний рилийг хоол захиалж ичээл тэрний рилийг үзсээр байгаа. Тэгэл өдөр өнгөрсөн. Бүтэн өдөр өнгөрсөн шүү. За тэрий чи олоо үзчихвэл өнөөдөр ч өнцөхгүй болоо. Тэрийг нэг өдрийн дотор дуусахгүй мөлий. Тийм үү. Бүр амар их. Бас энэ бүх шоу хорлуудыг ярьж байгаа юм. Ямар. Одоо тэр залуудын ер нь баригцаар хэдэн жил явах юм? Тэр амар одоо яаж мэдхээр байгаа айгүй хэцүү. Тийм үү. Ер нь Америкийн үедээ ойрхон юм бэлээ. Америкийн judicial system нэг ойрхон юм бэлээ. Нөгөө яг нөгөө юунууд суугаад. Хангалтны шүүгч. Гаднаас хүмүүс. Энд чинь нөгөө юу гэдэг чтэй нөгөө хүмүүс чи юу гэдэг лээ. Тангартны шүүгчнэр. За тийм тангартны шүүгч мөр тэр монголоор орчуулдаг нь бол мэдэхгүй. Тэр нөгөө хүмүүс decide гэдэг чи юу лээ? Юу 12-оос 12. Jury гэдэг. Тэгээд тэд нар ингээд 50%-аас дээш нь бишээ. Тэд нар нөгөө decision 50%-аас дээш 50% хүрэхгүй бол тэр чинь бурууг болчих гээд байгаа. Би тэгж Үгүй. Яг тэр шүүх хурал яг ямар асуудлаар хийж байгаа гэхээр зэрэг зориудаар санаатаагаар алсан уу гэдгийг шийдэж байгаа байхгүй юу? Алхахын удаа алцсан гэдэг үг шүү дээ. Харин тий. Тэр чинь нөгөө хэрвээ санаатаагаар алсан бол тэр чинь амар олон жил насаараа яарах тий. Тэгээд санаандгүй алцсан гэх юм бол 3 жил гэсэн. Хотлоо тий. 25 жил гээжтэй. 25 жил гээ тэгээд тодорхой хугацаанд суучаад тэр мэрийг мөнгө төгрөгөөр алж гад байгаа байхгүй юу? Үгүй. Насаараа 20 ялан тэгээ хэдэн жил юм? 3 жил гэдэг чинь өмнө нь авсан юу хэрэгийнх нь юу байхгүй юу? Өмнө нь бас хүүхдээ арж алж исэн юм байл та машин аа. Би тэгвэл тэмцэн холж байгаа. Тий холиод тах шүү чи. За anyways ямар ч гэсэн тэгээд тэр нөгөө ямар юм үзт юм бэ тий. Тэнгис ирчихэл үзье. Заагүй гэжсэн бах юм үзэл. Өөд би. Гайхалтай би тэнгис ирдэрч үзэг штэ. Йоо гэхдээ ой тэр тэнгис ирдэр дууны ямар гоё юм бэ? Тийм байгаад. Маралжингоо тэр дуу бүр амар дуусан л штэ. Тэс хурцсан дуу юм бил штэ. Би тэгээд нөгөө тийм штэ. Шинжил дуулсан. Тэр дууг мэдтгүй юм. Oh my god. Аачлаа дуу идэхгүй. Ямар ч байсан ийм дуу байдаг гэж мэдснээс биш яг тийм гоё дуу гэж мэдээгүй байсан юм аа. Тэгээ Маралжингоогийн тэр дууг би нэгтгэд нөгөө өдөржингөө сонсч эмороод шууд далааг ирдээ алхмаар санагдаж мандагдтал дуулсан байл шүү дээ. Оо яана. Тэггүй ч одоо 30 гарцсан хүн ч одоо ингэж эморж болдог юм бах та гэж бодоо. Ойрт тэгж дуу муу сонсч эмор гэсэн. Йоо Маралжингоо бол үнэхээр амар дуулсан байл. Хөөш найзуудаа season 2-ын бүртгэл хэлсэн л шүү дээ. Та нар бүртгүүлээч. Тийм үү? Тайланд авчид ирэхгүй юу гэдэг. Ивэл орооч юм. Ярихгүй. Яа тийм чи жүжигч юм байна да. Тийм тэр чинь угсаа нэг хэдэн өдөр л бичнэ гэсэн. Хэдэн өдөр гэлээ? 20 өдөр л ах юм шүү. 20 өдөр гэсэн тий. Тийм гоё юм шүү. Ороор найзаа ороод аллаа тэр. 20 өдөр тэнд бодж гинүүлж авахгүй. Ороод аллаа тэр гэсэн чи ихний өдөр хасагдаад. Хамаагүй царайгаа гаргачихгүй найз тэгээ од олчих чи. Хасчихсан гэсэн тэр чи experience шүү дээ. Тэг шүү дээ ороод гарахад зүгээр. Тийм буу юм болох юм шүү тий. Шууд насаа хотлоо ярьлаад орлоо. За сонсогч нар Ивэлийг бүгдээрээ бүртгүүлье. Харин тий. Ивэл. Шинэ ямар телевиз лээ? Central TV руу бүгдээрээ юу ягаад залгая. Энд нэг юм залуу байна. Оруулъя гэж. Reference. Ивэл нэр өгөхгүй болохгүй шүү дээ. Ивэл гэдэг нэртэй хүн байхгүй шүү дээ. Намайг Ивэл гэдэг ихтэй манай найзууд намайг Ивэки гэж дууддаг. Ivel үстэй. Тэр чинь амар лаг нэр байх хэрэгтэй юм биш үү? Эвал. Тэ жоохон содон бодон байх хэрэгтэй юм шүү. Ивэки чинь содон enough үе. Ивэки ингэж л шүү дээ. Хизээж байхгүй шүү дээ. Ингэж л шүү дээ. Сайн байц санаа намайг маш утын ивэл гэдэг. Гэхдээ найзууд мань намайг Ивэл гэж дууддаг. Яа. Гэсэн шууд хүмүүс зургтаа унтраа гараа насаа. Шууд. За болио юм балай. Зургтаа унтраахгүй шүү дээ. Шууд залгуурнаас нь салгаад цонхороо шууд. Улаанбаатарт интернеттэй ажиллаа. Өчигдөр Улаанбаатарт их хэмжээгээр хүмүүс телевизээр цонхноос шийдсэн байна. Учир нь юу гэдгийг бол цагдаагийнхаа одоохондоо олж мдээгүй байна. Тэр маш бухимдалтай байсан бөгөөд.
Тий. Йоо. Олон нийтээр ард түмэн бохимдсан байна. Нэг ибэл мивэл гэдэг нэг тийм нэг юмнаас болсон юм шиг байна. Гадаа хүмүүс жагсаад байж байна. Өнөөдөр Иверүн гоё юм шүү. Аяа. Би Японд сурдаг. Япон юу чи Иверү байхгүй юу? Йоо, хэцүү юм шүү. Коничио, аташна намай ва Иверү дэс. Хажимэмаштай энэ төр шүү. За тийм маа сонсогч нар бүгдээр юугаа явуулаарай. Ивэлийг цагаан цамцтай морин дээр харъя. Цагаан цамцтай морин дээр. Авиас маяс үзүүлдэг юм биш нэ за. Тэрэн дээр нь чи тэгээд гоё нөгөө нэг. Юу үзүүлдэг юм бэлээ? Авиас үзүүлдэг юм бэл. Гитараа барьж чайл чи нөгөө яасан гэсэн нөө тадаки гэдгээд болохгүй. Яа. За тэгвэл би зургатаа шидчих шүү. Судлаад. Би тэгэж би угаасаа авиас бол тэгэж ямар авиастай юм бэ? Айгу удаан ярьч чаддаг. Юу ч хамаагүй мартан ярьж чаддаг. Унттал чи ямар ч сэдв өгсөн унттал чи ярьж чадна гэл. Йоо нөө зүрөнд хүүхэнтэй орсон чи нөгөөдгөө бүр залхаацсан шүнжэнгөө ярьсараа гэж. Ярьсараа. Нөгөөдг нь бүр хүүе эвэлээ. Юма хия гэдгсэн чи нөгөө. Юм хий гэдэг чи ингээл тэгэл байхгүй гэж. Хүүшээ эсвэл дөрүлээ орё л да. Би дөрөв хаана топ хийж болох юм одоо. Тэрийг хагалж үзээ би дөрүлээ оруулдаг юм бах та. Дөрүлээ Тайланд авчихсан. Хэдүүлээ ингээд зөө. Хэдүүлээ Монгол HT мэж рүү хандаад шууд Централ Озиа гэл өрсөлдсөн юу хийчихсэн. Reality show ингээд дөрүлээ нэг байранд амьдраа да. 30-аас дээш насны хүмүүс их. Тэгээ нөө Монгол даяараа наваг үзээд энэ хөгшийн унгаалт нь юу яарч юм. Нөгөө та найз шиг болов. Тэгэж амир уу. Тийм. За. Тэгээд Хүүшээ. Өөр юу ярьжлаа? Юу юм байна? Голороор. Сая 13 гэсэн чи энэ дугаар чи яг миний төрсөд цэцэгдэх юм байна хөөе. Надад баярын минь төрөг. Төрсөд минь төргий. За яг ингэж авахгүй гой өрөг. За. Өөрөө хэлцээж одоо Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Aruna. Happy birthday to you. За. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Та яагаад дуусангүй луулаа. За хэд хурчуу ингээд Ингээд 32 насыг зов. Насаа дээ штэ. Вау, залуухан байна да. Одоо тэгэл тэнгисийн ирэг дээр долоор орчихлоо юм байна шүү. Яах вэ? Одоо тэнцгээ үлдсэн үү? Ингээл тэнцгээ байлцсан шүү. 32 үзэн чинь. Айоо. Манай клуб тавтай морилон. За тэгээд өнөөдөр яаж тэмдэглэхийн төрс өдрөө? Өнөөдөр ч худлаа бүтсэн бичээ хүн болгоо мэдчих чи. Коммент дээр манай чинь бүтэнсээ өдөр бичдэг юм байлаа ш нь тэр коммент дээр бичсэн аа. За тэгвэл за. 3 дахь өдөр яаж тэмдэглэх гээд Сонсогчд сонсож байхад чи яаж тэмдэглэж байх вэ? Тэмдэглэж сууж. Би юу ч ихгүй. Охрогоо идээ сууж чи бодлоо. Юу. What? Юу гэдэлчихв. Окей би нөгөө нэг юу яасан. Манай охины төрс өдөр бит хоёрын төрс өдөр нөгөө нэг амар том тэмдэглэж чадаагүй бит хоёр ч ерөөхдөө тэр мөнгөөр аялчихъя гээд. Аа. Тэгээд аялах байгаа бит хоёр. Хаашаа Зүг ба шүү. Амстердам ороод юу ороод Брюссел ороод тэгээд дараа нь Турк орно, Антали орно. За. Хэзээ явах нь хоёр? Одоо энийг сонсож байхад мөчөд би явцсан байх бол. Ачаалаа. Тийм үү? Үгүй. Дараагийн 7 хоногийн тий одоо яг дараагийн 7 хоног цөмөрөө дугаараа бичээл би шууд явна. За бүтэн сайн уу? Бүтэн шөнө. Гоё. Тий. Nice. Гоё яв. Найз. Тэгэл хийж ин да. Ачиж тэгсэн дугуйч болов. Аялал. Тэгээ бас энэ өнөөдөр жинхнээсээ энд ээжнэрийн баяр өдөр болж байгаа. Happy Mother's Day. Отин штэ. Хайндас болж Happy байгаа. Mother's Day. Тиймээс болж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бас болж байгаа наа чаа. Mother's Day. Тийм Happy болж байгаа. Mother's Day. Оо. Тэтгэн юм биш тий. 5 сарын 10-нд манай ээж нэр төрс өдөр болсон штэ. Оо бас үхэр юм уу?
Манай өхрөө дайгууд аж хүмүүс идэв шүү дээ. Ажгүй штэ гэж. Тийм. Тэгээд цэцэг авч явуулсан. Тэгсэн чинь хөрхөн тэр цэцэг хөрөж өгсөн хүн баг дуулахаа шахсан гэсэн. Баяргийн happy birthday мөртөө өглөө штэ хард үүрээр 7 молог үед манай ээж их тусдаг байхгүй. Тэгээ гэртээ байжсэн чинь харин хаалган тогшил delivery гээл. Тэгэл яасан бол гардсан чинь баг л нөгөө өдөс нь хүн surprise гээ орилцоо шахсан л ухаан нэмэрэдсэн штэ. Нөө хөөрхий. Тань. Хөөе бас илээд байдгүй. Хөрхөн ингээд нэг Үгүй, Шикагод байгаа шүү дээ. За. Элэдэнд хэсэг байж байгаа тэгээ Шикаго явчихсан. Биш та нар air fryer ашигладаг уу? Үгүй. Нэг байгаа. Тэр ашиглахгүй тоост нагдаад л байж байгаа. Air fry-ing твтэл хийж болох болоо. Соус нь бол хийж болох бах тий. Жохон хуурай болох юм биш үү? Твтэл чи аль нь үлээ? Татсан махаад дарчдаг нь үлээ. Татсан махаар бодоотой хойлоо шүү дээ. Тэг бүр хилждэг. Бүр хилж байгаа л хийгээл. Тэр чинь бифштекс биш юм уу? Бифштекс чинь бифштекс дээр өндөртэй. Тийм. Йоо. Зүгээр л нэг бүр юм аа. Нэг нь хэлбэртэй, нэг нь хэлбэргүй юм байна шүү дээ. Нэг нь будаа мудаа хойлт юм аа. Нэрээ тийш дээ. Твтэл чи будаатай хойлдог байхгүй юу? Болохгүй хайгуул тэр чинь шарагдчих хаа. Гэхдээ би гол нь соус нэрээ болох юм байна да гэж бод. Анти нэг air fryer байгаа нь тэгээд oven байгаа л та oven би хэрэглэдэг юм аа. Air fryer байгаа нь бас хэрэглэдэг. Тэр өөр нэг юм хийж үзэх гэж байна. Юм хийж суул. Тэгээд тэр нөгөө салтанат тэрний хэргийг тэгээ баахан хоолны бичлэг үзээр байгаа тус. Салтанатаас 5 сар 15 төрсөн бэлээ. Та бүхнийг сонсоход. Тийм үү? Тийм бэлээ. Амар бүгд гониглаанаас. Тэгтээ амар хөөхөн байсан л ч тийм. Тийм бэлээ тий. Өстөө өөр юм шиг. Жага ааштай л охин байсан юм шиг л. Ягдахгүй. Тэр чинь гэхдээ тэр хүний л ярьж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Яг тийм хэрэг Америкт болж өстөө OJ Simpson гэдэг. Тэр бас тэр охин ярьсан, номон гэж охин ярьсан. Бас харин тийм бас ярьсан юм шиг лээ те. OJ Simpson-ыг би ингэж ярьж байхад ингэжсэн гэдэг. Тэр чинь хэдтэй яаж дууслаа? Алсан болоод дууссан билүү? OJ Simpson уу? Алаагүй болоод дууссан. Алаагүй болоод дууссан. Цаа чин дөнгөсөө насарсан шүү дээ. Тийм. Сайхан засарсан шүү. Нэг сарын өмнө ч нөө cancer 10-нд гинэ. Cancer насарсан. 4 сарын 10-нд. Яаж хөрхэд байгаа. 76-тай байсан гинэ. Айгуу. Жинхэнэ зэвүүн баг. Жинхэнэ зэвүүн баг гэдэг байгаа шүү дээ. OJ. Сайн нэртэй OJ Simpson ч гэж. Хүү заяа кредит карта авсан уу? Яс. Юу болсон? Ирж байгаа би бүр давраад 2 карттай болсон. Яа, хоёрыг нэгдэж чав нэг дор. Тий, үгүй хоёрыг нээгээд өгөөгүй би ингээд баахан судлахгүй юу гэнт ингээ нөгөө ярьсны дараа чинь би нэр юм тэнийг юм уу эсвэл энэ ч одоо арайч тийм гэж. Тэгээ бүр нэг оройжон гой болсон заа би бүр амар их уншаад яад юм байна, ийд юм байна гэ таньдаг хүн амтнаас асуугаад аль банкны кредит карта ижгүй гэж бүр судалгаа хийж байгаа. Тэгээ явж аваад нэг банкнд ингээ өсөлтөө өгсөн чи тэр Норвегийн банк байсан. Айгуу сайн л юм байна л да. Тэгээд өсөлтөө өгсөн чи минийхийг татгалзчихдаг байхгүй юу? Тэгээд тэр nooш арайчтай хийж чадаад тэгээ байж байгаа. Ахаад нэг өөр банк нь тэр нөгөө нэг юу муунд акцийн энэ төр авч болдог тийм банкны юуээс ахгүй кредит карт. Тэгээд зөвхөн онлайнаар л юм байл л дээ. Тэнгүүд нь би нөгөө карт нь одоо зөвхөн хэвлэгдэж байгаа. Тэгснэ 600 дууны дараа мараа гээд. Тэгээд би за тэрийг яачих карттай болоо юм инвестер нь ингээд мөнгө төгрөг юмд ингээд бас акцийн энэ төр авах юм болол гэж одоо тэрийг нээждэг байхгүй юу. Тэгсэн чи амар хурдан нэгтчтэй бүр ингээд 5 минут ч болоогүй заяа. Дээр үед би нэг гэжсэн чи тэр юус болохгүйсэн байхгүй. Тэгээд тэрний кредит карт талцсан заяа. Тэрний яг кредит биш юу юм л дээ нөгөө дебит карт гэдэг лөө. Тэгээд мөнгөө хийдэг юм байна л да асах руу ордгоо. Тэгээ за асах руу ордгоо картаарч би одоо бас яах вэ гэж одонгуудаа ахиж нөгөө нэг юугаа судалж агаад бас нэг өөр банкны өсөлтөө өгсөн чинь хэд хоногийн дараа шуудангаар
ирнэ л гэсэн ч. Тэгэд минийх болохоор 1600 евро хүртэл хасгаар авч болохоор тийм карт өгнө гэсэн. Тэгээд би nice. Одоо яана гэж бодоод хийж байна да. Тэгээд агуу амархан юм байна. Юу юм кредит картынхаа төлбөрийг дебет картаар хийдэг чи хоёулын ашиглах юм шүү. Харин тий одоо тийм бүгдийг ашиглаад явах. Тэгээ би харсан чинь нөгөө нэг тоор нэг ягаад байсан да кэшбэк энэ буцааж өгдөг мөгдөг гээд тийм айгүй олон тийм лаг юмнууд байд юм биш үү? Яг зөв хэрэгжилж чадвал гайгүй юм байна гэж би бодсон. Тийш дээ зөв хэрэгжилж. Одоо машин жишээтэй болох юм бол тийм кредит карт амал нөгөө бензин авсан юугаар нь хүртэл ингээ мөнгө нь буцааж орж ирдэг мэрдэг гэсэн юм хүртэл карт март байд юм билээ. Тэгээд жоохон одоо нэг 14 карта болохгүй маа гэх. Карта өөрчлөе гэж бодсон. Тэгэхгүй бол хадгаламжийн карттай байхгүй би. Тэгээд тэр маань ингээд амар баг бодогдд юм байна. Би яг тэр ярианаас хойш ингээд байгаа картнуудаа ингээд жоохон судалж үзэхгүй юу. Ингээд жилийн дараа ингээд хадгаламжинд ингээд уул нь мөнгө өсдөг дөө. Тэгэхээр ингээд харахаар нэг юм 3 евро 4 евро мороо нэмэгдсэн байдаг байхгүй юу. Тэгээд би гайхаад ерөөсөө гэсэн чинь миний бүр хадгаламжийн карт гэсэн чинь баг хүү бодогддгүй хадгаламжийн карт гэсэн байл яг уу. Тэг би зүгээр л байлгаж идэг үү. Аюулгүй байлгыг таны мөнгө. Бүр арай бүр тэгээд үе арай гэж одоо тэр орой тэгээд тэр оройж байгаа бас YouTube бичлэг үзээ заяа. Шинэ хадгаламжийн карттай болох гэд. Тэг тиймэрхүү зөндөө юм ягаад ер нь бол нэг 3 4 карттай болохоор болж ий. Хадгаламжийн карта бас болоод өөрийнхөө юуны карта бас болохоос одоо хэрэгэлдэг карта айгүй их манжуулаад байд юм байна. Мэдгүй ингээ байгаад ахаар. Тэгээд түрүү чи ярианаас би айгүй их юм сурж авсан гэж. Картын олон төрлийг бас сурж авсан. Санхүүгийн балансаас олгоод байгаа юм шүү бид нар тэгвэл. Чи бас юм заацсан байна өө. Харин тий. Айгүй хэрэгтэй юм заасан. Тийм баярлалаа найзуудаа. За ингээд заяга баяжхад баяж замыг нь засаж өглөө. Заяг баян болохоор өртөө бол баян гэдэг шүү Зүгээр найз чи одоо тий 5 минут ч болдгүй юм байлээ. Нэг сууж байгаа л болохгүй л ахаад кредит карт аваалаа. Тэгээд амарч тий нэг мэдсэн чи 14 карттай болсон. Одоо. Яа нэ тэгэхээр чи төрөвч томруулах юм байна штэ. 14 карт багтсан дээр хийн гэсэн шүү дээ. Тэгээ ярьсан байсан. Нэр бас тийм шүү дээ. Өө тийш. Үгүй гүцээс боддоор байвал зүгээр эд юм аа. Карт. Жинхэнэ картон. Жинхэнэ хариг хасан. Жинхэнэ карт байсан. Тийм юм болсон доо. Харин тэгээ бид хоёр Америк явж байгаа. Миний карт ирэхлээр. Нашир. Од хүлээж авахгүй юм шиг байлээ. Би бол манай гэрт төрж заа. Тэгээ од ажиглаа зүгээр яшиг шиг. Өрөө мөрөө бэлэн болго гаргаад гээ. Бүрүү. Хөр хрэштэй найзаа фильм байгаарай. Зүгээр. Нэг өдөр манайх нэг юу ингээд гэж бодож. Ирсэн. Манайх ч угаас нь living roomтэй ингээд нэг хөшиг татчихдаг байхгүй юу? Тэгээ өрөө шиг болчихдгийг. Өөр ингэсэн. Бид нар нэг кино үзэх дуртай ч гэж үзэхгүй байгаа. Гэхдээ ер нь бол кино үзэх гэж ингээд нэг blackout хөшиг авцсан байхгүй юу? Тэгээд living room дээр кино үзэж байхдаа нэг хөшгөө татаад ингээд театр шиг харанхуй болгочдөг. Хэн тэрийг бас нэг зочин мач ирэхлээр тэрийг өрөө болгоод байлгачдгийг. Бид хоёр жоохон дуутай ихтэй ах уу гайгүй юу? Доо хамаагүй шүү дээ. Угаасаа гэрийнхэн маань 2 давхартай амьдэрдэг. Та 2 1 давхартай байна. Окей. Тэгээд ойлгомжтой. Энэ од бүр гэртээ ч дуудахгүй мэн тий. Од бүр дуугаа хагаад шүү. Ямар амир. Одын очиж бифштекс. Манайх ингээл хаалгаа хаагаад би ороод хаалгаа хаагаад тэгэл яг таардъя. За ёо. Юу 2 давхар махар биш уучлаа. Арай. Чи 14 кредит карта өгөөч чи. Тэр кредит карта дээр юм аваач. Байр марын дээр. Харин тий, байр аваач чи. Өр зарлаа том байр аваач тэр гэж одоо. Тэгэж би хамаагүй ашиглаж болохгүй гэж заяа би чамд хэлсэн шүү. Дараа тэгээд жинхнээс өөрөнд орчоо тэгэж нөө. Чамаас олсон гэдэг. Би яг тэгнэ тэгээ бүр Америкт чирүүл юм би. Чи зүгээр л
Надад юу гэж амлаа амьдрал гоё болно гэж та хаа нугаан тэр чинь. Яана тэгээ хэрүүлээ зэ явж байгаа хөдөө болооч. Хар 37 карт байна. Бүгдээрээ тулцсан. Бүгдээрээ хасах руу орсон байна. Энийг одоо яах юм? Хасах руу орсон. Одоо би яах юм тэр чанаас л болж байгаа. Яана. Тийм л энэ да. Тэгж л хүмүүс ярина штэ. Хүмүүс одоо тэгж ярьдаг юм байгаа да. Юу л нэг юм ярэ гэж үзсэн мартчихлаа. Амар сонирхолтой. Би нэрийг амлалт үгүй гэж бодсон. Би одоо ахиж арих байхгүй. Би нэрээ ерөөсөө одоо ахиж Тэсэний бодлоо надад. Өчигдөр манай найзын 30 насны төрсөд орлоо бид нар гардаг байхгүй юу? Тэгээ уг нь танагтай байсан. Тэгээл зүгээр ингээ вайн л уусан байхгүй юу? Тэгээл уугаал ийсэн чинь оройн тас усарцсан байл яг уу. Тэгтээ яаж харснаа мэдгүй заяа. Тэгтээ харсан байгаа байхгүй. Тэгэнгүүтээ өглөө нь ингээ бүр амар сониос салгалт сэрсэн. Би тэг гэртээ 2 хүртэл ингээ яг юм сонирн байдалтай байж байгаа заяа. Сүсүүдээ сууж. Харин тийм сүнсэж хүлээ сүнс чирэхгүй юу чирэхгүй заяа. Бүр ингээ амар байсан. Тэг өглөө ингээ мэдгүй би тэг жоохон аригч юм шиг надад санагцсан яг үнийг хэлэхэд. Тэгээ би ер нь ахиж ингэж шартмааргүй байна гэж бодсон. Амар муухайсан. Тэгээ өнөөдөр би жоохон дуус улдаа байгаа нэж. Шаардлагатынхаа тийм шаардаж мартаад ерөөсөө сайн юм байдгүй юм шүү. Тэгсэн чинь Берлин гоё штэ чинь дурсамж. Үгүй юунд дурсамж. Берлин тийм юу байдаг болсон гинэ. Нэг тийм бизнес санаа гарцсан ингээд шарцсан хүмүүс ингээд шууд эмч дуудаад тэнгүүт нөгөөдг нэрээ тусал хийж өгдөг нөгөө юу гэлээ. Ямар тусал вүлээ? Инфузион. Тийм мэдгүй. Dehydration туслаа. Тийм мэдгүй ямар тусал мэдгүй. Инфузион гэдэг чинь монголоор үгүй. Мэдгүй. Шингэн өгдөг тийм тусал хийж өгдөг. Тэгээл хэдэн цагийн дараа нөгөө шар марн тайлагтаа сайхан болчдөг гэх тийм бүр бизнес хүртэл гарцсан байна гэсэн. Даанч тийм энэ Vegas тийм бизнес байдаг юм байна шүү дээ. Лас Вегас тийм бизнес байдаг юм билээ тусал хийж өгдөг. Зөө. Харин тийм юм байвал амар юм шиг санагцсан. Харин тийм. Зүгээр ингээд нэг машинтай шүү дээ. Ганц машинтай. Тэгэл очиод нэг сувлагч аваад нөгөөт нь очиод гоё туслын хийгээл витамин өгөөл. Тэгэл нөгөө залуучууд нь шууд чи үргэлжлүүлээд чах шиг те тусал хийлгэсэн заа болоо энэ төрсөн арай. Сэхэ аснаа юу. Тийм. Тэгээ би одоо ахиж арих уухгүй гэж. Тэр нь тэгж өөртөө тэгж итгэлгүй л читэр. Нэг тийм юм байдаг та. Би ахиж арих уухгүй. Би ахиж төргөн хоол идэхгүй. Би ахиж хизээч ингэж орой унтахгүй тиймхүү те. Шүнжэнгөө юм хийжсэн маргааш нь ажил руу явжсэн. Би ахиж хизээч инхгүй өдөр болгоо 8 цаг унтна хизээч арих уухгүй. Амлж байгаа л байхгүй. Гэхдээ энэ удаа яг амлж. Энэ бол одоо ингэж энэ удаа бүр яг үнэн найзаа. Үнэн байдалтай. Йоо. Итгэсэн юм шиг л ахаа хоёлоо бүрүтэй. Тэгтээч итгэжэлтэй тэгвэл би болчих юм билүү аа ёо. За өөр юм даа нахаа. Өөр юм байхгүй те. Тэр ээжтэй цэцэг авч өгөөл тэгэл. Сая ТV series очиж театрт үзчихэл ирж байна. Энэ 7 хоног. Юу театрт үзээ? Юг саний нөгөө ТV series ээ? Орлон тоглогч юу? Орлон тоглогчийг очиж үзчихэл. Тэгээ хэр их хүмүүс очиж үзчихэ? Гайгүй. Яг дүүрэн биш гэхдээ ер нь нэлээд олон хүмүүс. Бүрийг пик биш гэхдээ заавал дүүрсэн шүү дээ. Тийм. Тэгэл хүмүүс чинь янз янзын юм асууж ирэл. Гоё л лээ. Хинээс асуух юм? Нэгэн одоо юу Амраах урагч өөртөө ирсэн байхгүй продюсер найруулагч хоёр маань. Өөртөө үржээд Нобо асуусан. Манай Нобо ч одоо Илэгийн жүжигчин шүү дээ. Тэгээ өөрхөн яг анхных нь одоо юм том одоо Монгол продакшн байхгүй юу? Тэ. Гадаадын момент дээр бол ажиллаж байсан. Гэхдээ яг Монгол ингээд нэг кино, ТV series юм дээр бол нэг ажиллаж байгаагүй энд байдаг юм чам. Тэгээ очиж тэнд зурагалтанд орсон байхгүй 3 сар. Тэгээд бас энтийнхээ хурж тэнцэж ирэл үзэж ирэл тэмхүүлээлээ. Өмнө нь болохоор тэр нэг юу хохирогч дээр чинь Германаас Монгол жүжигч очиж тоглосон байл. Тийм штэ нөгөө. Ариана гэдэг. Тийм, Ариана. Тийм. Тэгээ очиж тоглоод доор нь бол коммент зомдон дээр бол монголчууд бол энэ хүний тоглолтод бол үнэхээр өөр мөрөнд тэргээд магтаж ирсэн юм байлаа.
Харин тийм. Тэгэхээр их гоё л тоглосон гэсэн шүү дээ. Тийм байгаад илээ. За аль алийг үзээгүй аль алийг харин үзмээр санагдалаа. Хаанаас үзэж болох юм бол? Үзэхгүй юу? Вүүгээс үзээрэй. Тэгээ сүүлийн 3 анги нь байхгүй энд ирэхгүй бол хэцүү юм шүү. Сүүлийн анги нь үзчихдэг. Бүх анги нь байгаа. Окей. Зөв өөртөө ингэж явж ингэж үзүүлж байгаа байхгүй юу бас. Одоо нэг awareness гаргаж тэгээд бас нэг тэрийг ингэ гадаадд байгаа монголчуудаа бас үзүүлэх зорилготой. Тэгээд тэрийг ингэж нэг маркетлж байгаа байхгүй юу. Дан гац Монгол биш. За. Хан тиймэрхүү байдалтай байдаг юм бэлээ. Тэгтээ олон кино үзээгүй амар үзсэн аа Монгол нөгөө нэг ангийнхан билүү нэг кино гардаг гэсэн штэ. Монголд. Нэг ангийнхан. Стоп юм. Нөгөө химэнтэй, мэдэндээ нөгөө урт устэй охин чинь хин тоглолдог. Гол дүрт нь. Хэцүү ангиу. Тэг хэцүү нэг ангийнхан гинэ. Нэг ангитай л юмс. Тэрийг л хамгийн сүлд үзсэн юм шүү дээ. Монголын ангид Монгол кино гэхээр. Тэрнээс ш үзээгүй байгаа юм чи. Гүш дөрүлийн нэг Америк мөрөг сойрё л доо. Америка. Тийм үзэгчдэг сонсогч нартайгаа уулзалт хийж. Тэгэл та. Бүх юм дээр тэгэл та гэдэг тий. Тий. Дотроо боддог бах тий энэ хоёр иртлээ чаая. Харин Лол. Ирэхсээ л ядгийн за тэгэл хэлж яварчээсгээ. Үгүй дараа ч очиж штэ. Энд гэхдээ ирэх юм бол хэдлээ нэг Chicago Enter гэсэн газар уулзлах та баг. Би бол илээ бол гоё гэхдээ илээд маань хангалттай монголчууд гэдэг юм аа. Тэгэл бүх найзуудыгаа дуудчихгүй тэгэл болно шүү дээ. Илээд чи хэдэн монголчууд байдаг гэлээ. Илээд 5000 хүрэхгүй монголчууд байдаг шүү дээ. Гэтэ Америкийн монголчуудын тоо ихсэж нэрээ тэрийг уншсан уу? Үгүй. Өнгөрсөн жил хамгийн сүүл би хэдүүлээ ярьж байгаа чи би 35000 ярьжсэн шүү дээ. Тэгсэн чи одоо болохоор 43 хүчтэй болцсон байлаа. Тэгээд Солонгос 70 хэдэн мянган монголчууд байдаг. Тэгэхээр Америк бол одоо хоёр дахь хамгийн их монголчуудтай газар. Тэгээд айгүй хурдан өсөж байгаа юм байна монголчуудын тоо. Болт юм байна. Chicago чи Монголын соёлын төв нэх гэж тэр гэж бүр сенсацтай байж байгаа шүү дээ. 10 бараг 10 хэдэн мянгачлууд. Монголын годомж нээхгүй юу? Монгол нэхгүй бах уу? China Town энэ гэдэг. Тийм Монгол Town маа. Denver дуг нь Монгол Town гэд нээжсэн юм байлаа. Одоо байгаа үгийг нь бүмэд. Тэгээд тэр чин тийм Town Monitor гэж нэрлэхийн тулд яг тэр хэсэг Монгол бизнесүүд байх хэвээр. Дээрээс нь 10-аад гаруй мянгачлуудтай монголчууд байх хэвээр ч үлээ. Тиймэрхүү юм байдаг юм шиг үлээ. Тодорхой хэмжээний ингээд тоо онооцсон байдаг. Тэгээд тэр requirement-ыг хүрээд тэгээд юугаа аппликейшн энэ төр бүгэлж ирэхлээр л одоо санал хүсэлтээ өгөхлээр л болгодог юм шиг байлаа шүү дээ. Гэхдээ нэг сайн мэдэхгүй байна. Тийм л альбиасны юм бид юм уу тий. Тайлбарлаж байсан. Монгол Town-ыг нэрлүүлэхийн тулд. Тий. Харин тийм байлаа. Тэгээ албан ёсны юм дээр гаргаж өгч ярьдаг. Тэгэл нэг жижиг газар очиж байгаа амар олон. Гэхдээ олон л монголчууд байдаг юм байна шүү дээ. Тийм газар энэ төр очиж ярих юм бол тэгэл тийм жижиг ивент дээр хийх юм бол болно шүү дээ. Live episode хийхгүй Chicago-гаас 70 мөр хэтэрч байгаа шиг. Харин тий. Эсвэл заавал live уулзмалт хийхгүйгээр яасан ч хавтээ. Зүгээр далайн ив дээр сууж байгаа. Зүгээр л одяагийн шоу гэдэргээд шоудж ирээд монголчуудтай. Тэгж болох юм тий. Тэгтээ такс таслаалаа. Тэгвэл бол бас болохгүй шүү дээ. Такс маа зүгээр юу нэг трипэ тэрүүгээрээ фонд ичдэг өө. Аяллаа. Ян тэгмэр. Азагийн шоу энэ тэгэл Азагийн монголчуудын парти 600 хүмүүс ирж ирсэн шоудж ирэл. Энэ од айгу дургуй тийм юм. Дуртай юм шүү. Яг юм яхаа ингэ таг болчихдээ. Төсөөлж байна. Нүдэ анаад яг ингэ төсөөлж сууж байна. Тэгсэн чи юу гэж бууж байна? Мэдхгүй байна одоохондоо. Таалагдахгүй нэг. За яа хоёр нийлээ баха ууц. Уухгүй шүү дээ. За их ч уухгүй хэлсэн шүү дээ. За уучлаа. Гөө бутгаар тийм маргааш нь шартаа хөвтцөө ёо. Тэгээ яг хажиг авгааш би ч яаж хажиг авгаа хин одоос игээд яг бүр бүр муухай царайтай дөрөв. Харин лал. Ивэл цоожтой уухгүй бах тээ. Ивэл хоёлоо явахгүй те. Ариунаа явахгүй. Нүүр болоод үсттэй. Тийм минийхс нүүр болооч тэр.
Гү тэгээд хоёр ичилж байгаа шүү. Би ч ингээд тасарчдаг шүү. Тэгэл бантын хийж өгдөг байх та. За найзгаа босоод. Орхиол байв шүү. Юу яриад байгаа юм бэ? Хүний газар намайг орхио явуулсан. Би одоо харж мэдэхгүй. Өөртөө ууй гэж уусан тэгээ одоо өөртөө өргөл аргал гээл. Тэгэл найз чаа сотгоор түүх ярьдаг шүү дээ. Түүх яриад ингээд ойлголцсон юм байлаа гэж. Ариун нэг заяа нь яаж согтдгийг. Гэхдээ би яг хүн харахад би сохтоогүй юм шиг байдаг байхгүй. Эв ирүүл ингээд эв ирүүлэн цаашаа ингээд энэ хүн ухаантай байна да гэж боддог байхгүй. Тэнгүүдээ би ингээд айл хэзээ өөрөө ингээд юу тас усарсан байгаа байхгүй. Яа, наач ямар аюултай. Харин тэгэж тасдаг. чинь л аюултай. Харин тийм ээ. Тэг ингээ амар сонир түүх мөг өчтөр тэндээсэн бүх хүнийг үйлүүлсэн байлаа. Тэг бас нэг тасраа жилийн өмнө найзгаа төрсөн өдрөөр таксинд цусан таксиний ахад түүх яриа таксиний ахыг үйлүүлсэн. Намайг авч явсан. Намайг нөгөө тосож авсан хүн таксинд цугаа ард битгаар суугаасан байна л та. Тэгсэн чинь таксины ахт би амар амьдрал ярьсан гэсэн. Тэгээ нөгөө ах чи уйлаа. Яа. Хөөслөлөө юу ярьж юм. Хиний амьдралыг ярихаар тэгэж юу ярьж банерыг өөлөдөд байгаа юм бэ? Мэдгүй яа юу ярьсан санахгүй байгаа байхгүй юу? Энэ санахгүй болоо тэгээ маргааш нэг яа нош юугаа яриа буцаад идэв болтоо гэж бодсоо. Тэг ингээд тэр яриа амар усалтай ингээд гэр мэрлүүгөө би ингээд яаж тасарсан бай ингээд хүрээд ирчдэг заяа. Ингээд такси зуухгүй ингээд нийтээ унаа цуугаа ирсэн байгаа шүү дээ. Тэг ингээд мэдгүй олоо ирчдэг за. Айгүй амар нь. Тухайн үедээ чи юутай байдаг хаа conscious байдаг. Тэгээд унтаад сэрэнгүүд бүх юм мартчихдаг. Би бас тэгдэж штэ. Тухайн үед ингээд conscious байгаад ингээд юу хийж байгааг мэддэг тий. Тэгээ ингээд унтаад сэрэнгүүд бүр ингээд юу ч байхгүй болчдөг. Харин тий. Нэг муухай. Blackout чинь ер нь тийм нэг юу болж байгаагаа тийм сэргийг байгаа биш зүгээр нэг босцын дараа мартчихдаг. Тийм юм байгаа юм шүү. Харин тийм. Яг би нэг эмлэгтэй явж байсан гэдээ хэлчихсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Тэгэл дараа нь ингээд яг ингээд кадраар орж ирдэг. Цэн. Орж ирд юм уу тэгэж. Нэг багаар тэгсэн гэл. Тийм үү? Тэггүй. Тэр чинь ингэн зөө ингээ зүгээр орж ирэхгүй ингээ хүн ихлээр орж ирдэг байхгүй юу? Мартар. Би чи яриад бах хичмэр мэдсэн үү? Тийм. Өө чи тэр гадаа шалдан гүйжсэн чинь өглөө юу илээ энэ төр гэл гинт орж ирээд. Шалдан чийл энэ төр гэ тэ. Тэгснэ ингээд худлаа юм хийсэн чи яг тэр ингээд яагаад ч мэдгүй жинхэнэ болсон шиг үзэгдэж байгаа. Яг зигзэг гүн ингээ худлаа яргуул тэгсэн болов нэрнгээсэй гэж яг бодсон. Тэр нэг тийм байдаг юм билээ шүү. Хүн ингээд болсон болоогүй юм яг жигнэс ингээд мэддэггүй гинэ. Сандгүй 100%. Ямар мэдрэмж төрсөөс сандаг. Тэгэхээр ингээд тархин ингээд юм зөхөдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэл өөр хүн энэ чинь нэр тэглэн шүү. Тэгсэн шүү гэнгүүт тийм ч үлөө ёо яана мана энэ гэдэг яг тиймэрхэн болдог. Тэр чинь одоо дээрээс зохиомл гэсэн. Тийм. Харин тийм ээ. Ингээл болчмаа. Тийм л энэ да. Өөртөө бас гайгүй болоод байгаамаа. Жилд нэг 2 удаа л ер нь ингэж тасарч ин да. Шаарддаг болчиход байгаамаа. Өмнө сард 2 байсан юм аа гэж. Тэг өмнө сард 2 байсан маа. Oh my god. Одоо бүр харин бүр жилд нэг 2 болчиход бүр гайг болчиход байгаа. Яа. Би бол ер нь тасартлаа удаггүй юм байгаа. Тийм. Ариун яадгийн. Гэхдээ би ер нь нэх ус тий амар яг тасарч бүр юу осноо санахгүй манахгүй байж л үзэг. Тэгээд сүүлийн нэг жил бол ерөөс уугаагүй юм би. Тэгээд өхөн амт асуухаар зэрэгөө би чинь одоо ингээ уухаараа татаад идэв юм аа. Таталт өгөөд идэв юм аа гэдэг үгтэй болсон шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс окей за гэх. Окей. Бас наадад чи хэрглэж юм байна тий. Уухлаараа би зүр татчихад идэх. Харин ч одоо нэг тийм үгтэй болт юм билүү гэж би бас бодсон. Тийм. Нэг юм ууж болохгүй гэдэг. Тэгэхгүй бол айгүй амархан явчаад. Мохан би 100 татна 100 маань намайг татна ч. Тэгэл бүгдээрээ таталтал байж идэг шүү дээ. Яах юм бэ гэл. Үгүй ууж захтай амар гой займ ааж аргалтай байгаа шүү дээ. Амьдрал амар гой сайхан санагдал. Ямар ч гоё энэ жил баг ааж аргал байдаг ахтаа гэх. Бүжиг мэдвэр төрөх юм уу? Төрдөн штэ. Нэг юм гоё яг юм гоё уулт бол өчтөрөөс айгуу гоё уусан ингээд нэг юм бөөндөө суугаад төрсөн өдөр мөдөр гээл тэгэл ингээл гоё моё марайл гадамаа даачгүй нар мартай эснэг чилхүү. Тэгээд нэг юм ааж аргалтай ууж ахт ингээд шийдсэн байгаа байхгүй. Өглөө осоол өглөө ингээд босоо шууд ёо нош.
Яа хордоо энэ өдөр дуусаасаа л гэж би бодсон. Өнөөдөр ч үгүй. Лол. Өш гоё уулт яг яахлаар уулт тэр нь гоё уулт болоод байна. Гоё юм яар сэтгэл сэргэж яхаар. Тийм гоё юмар сэтгэл сэргээж гоё газар бас уух мох ч гоё шүү. Тэгээ нэг юм гоё юм, гоё хүмүүстэй ч юм уу. Нэг юм гоё уулт За гоё газрыг Тэгэхгүй ингээд нэг танихгүй нэг төрсөн ямар газар гоё газар ингээд шахуулаад угаад ахаар жоохон тэр бол ерөөсө гоё уулт бол биш. Харин тий. өөрөө шахчих гоё гэж. Өөрөө хүмүүсийг шахаал, өөрөө шат татаал. Нэг хүмүүс аяр шахаа бас болцсон лээлээ гэж бодоод. Шиг. Дараа нь тасарч масраа унчвал хэцүү шүү дээ. Тийм үү. Өөрөө тасраа унчдаг хүн чинь хүн амтнд тасраа унчвал ашиг зүгээр шахгүй л хийсэн тэр. Үгүй надад нэг жоохон нэмэх 18 асуулт байна. Би өчтөр ийм бодож байсан. За. Ингээд хүн чинь ингээд гэрээсээ өөр газар байжсэн нэг гинт юм хөдөлдөг байхгүй юу? Тэгсэн. За гэс харж яах юмсаа. Ямар тэгж утсан. Гэс харж баг нөгөө юм хийх юмсаа одоо тоглоомоор тоглох юмсаа гэсэн би бодол төрснөө. Үгүй энэ одоо эмэгтэй хүмүүст л төрдөг бодол юм болов гэж бодлоо. Эрэгтэй хүмүүс чи хэрвээ одоо гинт ингээл юм хөдлөөр тэгэхэр зэрэг гэртээ биш байсан ч гэсэн 0 орол гэлс яачих бах те. Тийм бодол эрэгтэй төрнө гэж байх уу? Хараад нэг сайхан тухтай яах юмсаа гэж. Нийтийн жорлон дөө. Годомитгүй 0 байл. Та нарыг яаж тэгэж. Үгүй тийм хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх нь тийм биш баха. За. 5 тухтай үе тиймэр байх уу? 5 тухтай private газар байвал зүгээр шүү дээ. Дуу чимээтэй юм чинь. Юм тэр үзэж ярьдаг шүү дээ амар л шүү дээ. Ер нь бол тэгээд одоо ингээл нэг юу тийм үздэг видео медиа энтриг бол яг ер нь дийлийнх нь бол эргэтэй үзэж байгаа шүү дээ. Тэр бол их тусалдаг юм шиг санагддаг. Ер нь бол миний ойлгоод байгаа бол ихэнх хэрчүүд бол тоглоомоор биш найзаараа тоглодог. Тий. Тоглоомоор тоглодог байдаг байлгүй дээ. Гэтэ ер нь тийм миний зүгээр одоо өдөртмийн ярианаас бол нэг тийм хүмүүс байдгүй л ах гэж бодод шүү. Гэтэ ер нь би бол өөрийнхөө experience-аас ярихад бол тэгээд гадар дотор хийгээд байдаг баха. Ихтэй бодолтой ингээд зөвөр ингээд олон нийтийн ингээд өнцгөөс хараад үзье зөө тий ингээд эрэгтэй хүн нийтийн жорлон дотор ингээд энэ найзгаа ингээд балбаад суужлаа гэдэг тийм ингээд сонин дээр гарч ийн гэж шууд автоматар крип болоо явчих шүү дээ. Эмэгтэй хүн баригдангууд магадгүй те арай өөр өрч байх юм уу те. Оо вау те амар энэ орчин үеийн эмэгтэй хүн байна эргчлөөгөө эдэл queen яс queen энэ гэж байл те. Тийм my queen хаста эмэгтэй хүн эргчлээ мэд эрэгтэй хүн бол шууд шорон бас тийм байна. Тийм биш үү. Тэгэж байх. Тэгэхээр тийм public perspective-с би хувьдаа бол те public perspective-с нэг за баригчул яана маа гэсэн тиймэрхүү юм асуудал эхлэх юм шиг байна шүү дээ. Одоо яг уу юу гэж бодож байна? Гэрээсээ өөр газар яллахгүй, тийм бодогдохчгүй байхгүй. Амралтын газар байсан ч гэсэн заван штэ. Заван бицтэй. Яач чадсан. Мэдхгүй нэ. Став үнт. За. Окей, тэгвэл ихтэй хүмүүс ч гэсэн бас гэртэл хэмээр идэв юм байна. Энэ хоёр ихтэй хүмүүс гэртээ хэмээр идэг юм. Заяа яах вэ? Би бүр секс хийх хүсэлгүй болсон шүү дээ найзтай. Мартгүй секс хийх нь биш. Одоо ингэж өөрийгөө оролдох тийм жоох юу мах ч юм байхгүй юм уу? Байхгүй болчиход байна харин мэдгүй одоо яац юм аа. Нэг юм болохоо байц юм уу? Нэг юм ингээд мэдгүй ерөөсөө ямар ч хүсэлгүй болсон заяа бүр ингээд өөрийгөө оролдох ч хүсэлгүй, порно үзэх ч хүсэлгүй. Өөр газараас нь ч юм ч ингээ хөдөлгөө болчиход байна. Яг одоо 30 насны синдром гэсэн байгаа болов гэж би бодож байна. Тий. Тэрнээс өмнө бол тэгэл хаан манчсан үгүй гудамж модомжинд бол тэхгүй л дээ. Амралтанд явж мавж байгаа юм бол тэгэл хүсчэвэл дорол янзалчтай шүү дээ өөрийгөө гэж. За. Тий. Баса. What? Тэгээ гудамж модомжинд яг хаан гэж та нар бодож байгаагаас л болох л та. Одоо амралтанд яваад хотел мотелд байх юм бол окей. Надад л нэг асуудалгүй. Тий. Хотел. Тий. Паблик газар уу? Тий. Үгүй паблик газар гэхээсээ илүү нэг юм яг хотел мотелд л тэгэх бах. Тэрнээс ш. Одоо
чи ингээл за ингээд road trip-ээр явж илээ гэж бодъё за ингээд окей. Мюнхенээс мэдхгүй одоо ингээд Испани хүртэл ингээд чи ингээд замаар ингээд найзуудтайгаа явж илээ гэж бодъё. Тэгэл нэг бензин колонконд очил бензин аваад дэлгүүр мэлгүүртэй шүү дээ. Дэлгүүр мэлгүүрт нь ороод юм аваад идсэн чи гинт 0 орсон чи бүр амар хиймэр санагдаад байл яах вэ? Тэгэл мэдгүй одоо болгох л ах та өөрийгөө газ. Тэр чи амжин штт. Тэгээ сайхан болж гараад байгаа та. Тий. Тим юм чи ингээд нэг юм уу тэр ихтэй байдаг юм шиг foreplay ингээд мөөзүүдэнд орох мархан тэр Уга заримдаа ерөөсөө ингээд нэг юу гэж штэ. Гинт гинт амир хүсдэг штэ ингээд. Тэнгүүдээ ингээд бараг за явж байхдаа ингээд юм өөрийгөө бараг хавчиж мавчдаг ч юм уу. Тийдгүй юм ерөөс та нар. Ингээд гадаа мадаа ингээд найз мэддэг юм сууж модж ч юм уу. Тэнгүүд нэг гинт ингээд амар сонир болт штэ. Амар сонир болгоод ингээд гоё ингээд амар сонир хавчиж мавчаад ёо гээл тэгэл нэг сайхан болчихдээ штэ. Гинт бас сонир. Гоё юм уу яа. Одоо тэгээд яхан бүтэн биений мэдрэмж байх юм уу тэр нь? Тэгээд тэр нь хамгийн гол нь хараа ингээд нэг юм залуу малуу хараа тэгж мэгж байгаа биш цаа ерөөсөө. Одоо ингээд нэг юм хараад ч юм уу сонсоод ч юм уу хүн чинь бас нэг өөр болно шүү дээ. Тийм биш. Ямар ч тийм нөхцөл бүрдээгүй үед амар гинт. Амар сонио. Болчоод байна. Өмнө тийм байгаагүй юм. Харин тий. За. Тэгвэл одоо жишээлбэл заа байц. Ер нь та яраас зөвлөгөө авч явах юм байна. Эмэгтэйний бие яаж ажиллах тухай асууя. Тий, эмэгтэйний тэгэхээр ирчиж чинь хоорондоо ярьдаг шүү дээ. Минь за чи юм байдаг байхгүй юу энэ гэл те. Охточ чи ингэдэг байхгүй юу гэх тийм л юм байгаа шүү дээ. Энэ одоо ялангуяа залуу хүмүүс тийм яг хөө ингээд амьдралын ирэхээр бол ингээд эрэгтэй хүн бол их юм сурдаг л байх л та. Гэхдээ ингээд залуучууд малуучууд энэ ч бас юм мэдэхгүй л явж байгаа шүү төрх юмд. Охтодоос амираадаг. Тэгэхээр одоо тэгээд ингээд за ингээд бойфрендтэй байлаа гэж бодъё те ингээд одоо би ингээд одоо ариунтай өргөчлөө гэж бодъё. Чи тэгээд гинт одоо тийм байдал ингээд олон нийтийн газар хоёлын ингээд гадар юм явжсэн чинь болчлоо гэж бодъё. За. Ямар гоё. Тэгэнгүүт одоо би яаж туслах вэ? Түлхээс дагуулаад. Төвний талаас уу Түлхээс дагуулаад явж гэсэн. Хари. Хари. Харж чадахгүй л яах юм? Харж чадахгүй л одоо ийшлээ. Ай, ийшлээ энэ гэж ярьдаг. Харж чадахгүй л гараа өгөө гэлдэг шээ. Одоо ч л окей, тийм үед би жишээлбэл ингээд муудэнд байхгүй л яах вэ? Тэр амар хэцүү. Би амар өсөд нөгөө хүмүүсгүй боллоо. Тий. Тэгээ нөгөө хүн чинь бүр ингээд яах юм бэ? Үгүй би ингээд зүгээр л та ингээд утсаарлж жаглантмаар штэ ч юм уу. Тиймэрхүү байдалд орчихлоо. Буяа амчаад дуусгандаа гэж. Түл чи намайг хар. Би ч онд үзүүлээ. Лол. Одоо ийм асуулт байна. Одоо ингээд одоо энэ одоо амар болохгүй байгаа юм бах та. Бидэд болох уу? Яс. Өөр юм ярих юм уу? Сонсч чи ингээд юу яахгүй. Жаахгүй. 30 минут юу ч ярьсангүй шүү дээ. Оо жаахгүй болтгүй шүү дээ. Чи эмэгтэй хүмүүсийг сонирхгүй байгаа юм те бид нарын яаж тавьж мэдгийг яаж хүсч мөсдгийг энд одоо секс хүртлээр зүзүүллээ. Энэ сонирхолгүй бол үнэхээр чинь сонирхлоо татах юм бид гуравт алга уу. Уурлаа наас. За. Окей. Яа. Яс гинэ юу лээ. Тэгээд юу асуучлаа? Өөш ийм одоо ингээд юу чи ингээд эхэлж штэ те. Одоо ингээд гал дүрлзэл ингээд одоо дотор ингээд юм бэлэн болцсон байлаа гэж бодоход. Тэгэхэд ингээд одоо нөгөө хүн чинь партнер чинь дургу байлаа гэхэд одоо заа тэгээ тэрийгэ болоод одоо унтч чадах уу? Чадна. Тиймэрхүү наатрнаас чинь болж хамаг хэрүүл шүү дээ. Тэгээд ч юм уу одоо хэний бодоод чи их цаана хүнтэй болцсон юм уу гэл. Тэгээд тэгээд хэлсэн шүү дээ. Тэгээд хэлээр хэцүү юм би яс. Одоо ингээд жишээлбэл миний перспектив болохоор одоо ингээд одоо ингээд найз маань босч штэ тий. Сэрч штэ. Тэгэхээр өссөн юм нөхгүй бол буцаж унтахгүй штэ. Тэгэхээр одоо ингээд орой морой энэ төр жишээл ингээд одоо би гэл хүнтэй хэлчихлээ гэж бодъё л та тий. Юу ярих юм?
Бүр нэг жоохон хөвгтэй ч юм яриад. Буцаад унтахгүй штэ чичиг шиг. Юу ч ярмаар байна тэгвэл. Буухгүй штэ. Гөө. Ер нь тийм техникийн тодорхой штэ. Тэгээд чи юм blue balls balls болно гэдэг чинь наа чи хүн болгон зөвхөн ивэлэх биш штэ. Хүн болгон эрэгтэй хүн болгоно штэ. Харин тийм тэгээд эрэгтэй эмэгтэй харьцуулж ярьж штэ. Эрэгтэй хүнийх ингээд босчвол боохгүй те. Заавалчгүй релиз хийх ёстой. Эмэгтэй болохоор сэрэл нөдөлчүүл босох юм байна. Тэр нь бол ингээд тийм заавалчгүй ингээд одоо ингээд заавалчгүй одоо өөрийгөө хангаж иж болох уу эсвэл зүгээр сэтгэл хангалуун биш ч гэсэн ингээд зүгээр одоо унтчих чадах уу тэр өрөөнө. Юугаа ингээд одоо үргэлжлүүлж те. Гэсэн амар сэтгэл хангалуун бусал унтах бах те ер нь бол. Маргааш өглөө 8 ууртаа сэрж байна. Амар ууртаа сэрж байна. Хүслэн биелээгүй сэрж мэрээ. Нөгөөд хахаа уур нүрж мэрээ. Шөнө орныхоо 2 цагт унтдээ ш та. Саний те. Гэтэ бол унтаж чадна. Чадна уу. Унтахлах та. Энэ бол ер нь бол ингээд ер нь эмхтэн бол нийтээрээ тиймэрхүү юм байна гэж ойлгож болох уу. Гэхдээ хараа 20 хэдтэй байх үеийн одоо юм сэрэл хөдлөл сексээс авах таашаал ч юм уу эсвэл одоо юу гэдэг тэрний зүйлээс хүсэж байгаа юм нь арай өөр байсан юм байна одоо ингээд бодохоор. Тэгээ ингээд нэг юм 30 мууч ингээд гараад ингээд илүү ингээд өөрийгөө мэдээцэдэд ингээд хэсэг пауз авснаа эргэж одоо ингээд яаж магаа жоо актив байж байх ч юм уу тий ингээд байнгут тэрнээс хүсдэг юм маань эсвэл би ямар юмнаас хаашаал авдаг вэ гэдэг юм маань амар өөрчлөгдсөн байгаа даахгүй. Ингээд хуучин хүлээлгэрийн дугаар муугаар сонсонгууд би ийм байсан юм бах та гэмээр юмнууд амар их сонсогдсон за. Одоо бараг дахиад хүлээлгийн өөрөө 30 нэмэх. Тэр мэдрэгөө чивэл бараг шал өөр юм ярихаар болчих юм бол. Яг адилхан сэдв ярих юм бол одоо. Яг адилхан сэдв ярих юм бол шал өөр юм ярихаар болцсон байгаа даахгүй. Тэг би бодсон. Эмэгтэй хүмүүсийн за ер нь эмэгтэй ч эрэгтэй хүмүүсийн ер нь хүний те ингээд одоо секс гэдэг зүйлийг харах үнцэн ингээд наснаас олж агүй хөршлөгддөг юм ээ. Тэр нөгөө ингээд дэш доошоо болоод байгаа шугамч угаас амар юу юм бэ? Нөлөөтэй. Юм ээ гэж бодлоо. Тийм болохоор хүсэж байгаа үедээ хийгээл байж яа гэж хэлмээр байна. Их хүсэж байгаа амар их сонхоо үедээ секс чухал биш юм шиг энэ гэд бас ярьсан юм байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг те ингээд харилцаанаас хүсдэг юм хүмүүс маань одоо тэгэл болохгүй л яах тэгэл ойлгоно шүү дээ тэр метрик мэдсэн ч юм уу те. Яг ойлгоно шүү дээ. Тэгснэ одоо ботсон чи ингээд би бүр ингээд юу вэ те ингээд би ингээд хүсэж ах чи ингээд болохгүй байгаа юм бол яаж ойлгох юм бэ тийм үстэй. Тэгэл хэрүүлэлтэл тэгэл нөгөө хөвөлөр хэмжилэлтэй шүү дээ тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгэл чи яг цаана хүнтэй болцсон байна те юм ээ. Тэгтгүүмаа гэхэд энэ намайг төвсгөл барьж үзье. За ёо. Алинаас шалгуул энэ төргээд нөгөөт нь авгүй энэ төр гэж яриад. Би юу яатсан юм аа? Юу яатсан? Порно үзээд гар ангалга хийц юм аа. Гар ангалга хийц юм аа. Гайхалтай шүү. Тэр нөгөө Don John гэдэг кинод та нар мэдхүү. Юу Masturbate юутай болсон. Ийм донтой болсон. Амар гоё найз охинтой мөртлөө найз охинтойгоо ерөөсөө секс хийж найз охиноос таашаал авдаг. Тэгэл порно үзээд гар ангалга хийх дуртай. Тэгээ сүүлдээ бүр найз охин бүр ингээд амар уурлаа. Тийм шүү дээ. Тэгэл яг нэг тиймэрхүү юм яриад байгаа юм байна л та бид нар. Тэр киног үздэг яа. Яа тэр. Тэгтээ амар ядаргаатай санагдана хэрвээ манай найз залуу ингээл зөвхөн порно үзэл гар хандлага хийл ерөөсөө надтай сексдгүй байх юм бол шууд уурлаа сална. Үгүй тэр чинь тэгтээ. Тэр хүний буруу юу? Хүсгүй байгаа тэр хүний буруу юм уу? Гүлтэй хитэл ингээд тэр чинь өөр арга зам олох хэрэгтэй шүү дээ. Тэгэл чи тоор таарахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэл болио л үстэй. Үгүй шүү дээ. Тэр чи хэрэлдээл чи наваг ингээд надтай ингээд секси гэж яадаг юм уу? Сал. Чи шал утгагүй шүү дээ. Саа. Үгүй тэгээ тэр чинь бас имчилгээнд явж болно шүү дээ. Тэр донгоосоо болж мэлдэг. Имчилгээ. Эсвэл би сааж өгдөг ч юм уу.
Зөөр арга зөндөө байж За нэг удаа ордох. Тэгээ хоёр дахь удаа бол удлаа. За зайл. Өдөр болгон болно шээ. Өдөр болгон бол ядарч ч юм. Арай. Гар ёо. Яа бүр тэгээ тэмдэглэсэн. За өнөөдрийнх ингээ багаслаа хоёлоогийнхаа. Энэ 7 хоногт айгүй цөөхөн яасан байна. Бүр юм ажил хэрэг болгоцсон. Яна би айгүй л тэгж магадгүй юм биш үү. Хэрэв манай нөхөр тийм асуудалтай болчих юм бол нөхөртөө цаг товлож уулж хийдэг үү? Тийм осод бас байдаг юм байна. Байна л. Цаг тоолдог. Одоо юу гэх тийм амар бизи юм. 4 сарын 7-нд аа. Шүн тэдэн цагаас уулзцгаая. Тэр үед бэлэн байгаарай. Тэгснэ цаг тоологтой хоорондоо хэрэлдэн штэ. Орой 7 цагаас хоёулаа нэг 15 минут тавьчих. Юу 15 минут үгүй штэ 20 минут. Яана. Үгүй тэгснэ зарим нь болохоор нэг цаг тоолж ярьжсэн тэр цагтаа өрөхгүй ч ах шиг те. Тэгтээ тэр цаг тоолдог айгүй зүгээр юм шиг санагдчих. Өдөр мөдөө гаргадаг ингээд энэ бидний өдөр мөдөр гээд энэ өдөр одоо ер нь бол секс их стомсток гэсэн ч юм уу. Тэгвэл бол ингээ хийхэ болчдаг гэсэн шүү. Удаан заавчгүй тэрийгээ даах хэрэгтэй гэдэг. Гэхдээ удаан ингээ хамт амьдраад байхаар ингээд нэг юм хүүхд мөхт болохоор ерөөс замаагүй штэ. Борхош. Sorry. Яа. Бобот чинь хин бобот ч гэж бодлоо сая. Тэгтээ яг ингэж найдах амар кайфтай гэдэг юм аа. Та нар ингэж найтаад юм өөр яаж найтаад юм? Би ингэж найдах. Ингэж найдах гой зүгээр сайн нөгөө хүлээгээгүй юу байлаа л нөгөө бид нар бие хардггүй юу те. Хажууд нь байсан бодол энэ найдах чинь та. За бурхан өрсөө гэж. Яг найдах чинь за нүдэн сэлгээл явцсан шүү. Найдалаа гэсэн. Нэг тэгдэг шиг амаа ангаагаад хамрын иргэнэл нүдэн сэлгээл ингээл дэше хараад. Нэг нарлуу шигтэж байгаа шиг тэгсэн. Йой. Тэгээд яг найтахын өмнө хэрэг чанга ойрлон тэр их илүү кайфтай найтдаг байхгүй. Яа. Найтагаар ягаад ингэж бурхан өршөө гэж хэлдэг юм бол зөвхөн монголчууд биш тэгэл дэлхийн бүх оронд ямар нэгэн байдлаар бурхантай юм мэддэг те. Бурхан вэг мэгчтэй юм. Тэр юу найз зогсдог гэжтэй би тэгж болгоод байгаа шүү дээ. Яг найтах процесс тэр зүрх хідэн одоо секунд хуваасантай тэнцэх хэмжээнд зогсдог юм шүү. Тийм. Тэгэнгүүт за ингээ амьдулцсан баг баяр хүргийн ухааны бурхан чамаг ингээд өршөөжээ тэр гэсэн утгатай юм мэд юм. Яадаг гинэ гэхэд за одоо эвэлт бороо барьсан шүү. Гэс Google-тэй тийгдэг шүү. Би яг сая Google-тэй суужсан ахгүй юм уншижсэн чи сая өнгөрөө буруу сонсчих шиг болсон. Чиний Google юм уу ихнээсээ? Google ч нэг удаа. Нэг удаа л Google-сэн юм уу? Ямар эврэ. Одоо л Google-д чинь. Ер нь бол Google-дгүй үү те? Юг. Юм ингээ бид нар ингээд юм ярьж байхад чи ингээд хажуутай ингээ Google-дэд ингээд юм хараа сууж идэг үл гэж байхгүй. Нэг тийм комент ирсэн тэр асууж байна. Заач. Мэдээлэлтэй юм хийдүүл ярихлаар би яг нэг Google-дэд үздэг байхгүй юу? Юу юм бол гээд. Йоо. За. Мэдхгүй юм байгаа юм чинь. Тэгээ бидтэй тэгээ чи нэг мэдхгүй юм амар Google-тэй хажуугаар нь Google-чээд амар мэддэг юм шиг ярьдгүү. Гү би нэг ингэж биччихэж тэр хэлдэг. Тийм ингэсэн байна гэж. За. Тэгээ толгооноос гаргасан юм бол толгооноос гаргасан гэж хэлнэ. Уншсан юм бол уншсан л гэж хэлнэ л дээ. За манай. Яг тэгээд бас баригдахгүй тэгээд баригдахгүй шүү дээ. Google дээр. Google дээр яс гэж. God. Google-д чаад тээ үгүй юм уу? Ингэнэ юу хүн найтах за энэ нэг теори гэж энэ олон төрлийн юу таамаг байгаа. Нэг таамаг нь юу вэ гэсэн чинь юу найтахлаар сүнсэн сая тэгсэн үү арина? Яна сүнс би юу ч яриаггүй. Болоо тэгээ хэлээ. Юм нэг гэсэн чинь нараа сүнсээс байдаг юм байна. Сүнсэн биенээс нэг хальт гардаг гинэ. Тэгээд англиар bless you гэж хэлэхээр одоо тэр нэг одоо юу муу ярийн сүнс интернет л одоо арилгаасаа л гэсэн юм байдаг юм байна. Бас нэг юм дээр болохоор нэг найтахлаар одоо нэг хуучны цагаар одоо өвчин байдаг гэж тооцдог. Тэгээд одоо bless you гэхэлэр одоо өвчин битэд туссан байгаасаа гэсэн байдлаас гэл нэг тиймэрхүү юм бичсэн шүү дээ. Тэр зүрх та нэг ингэж энэ ч юм бодлоо ч юм. Найтагаад тийм хүн хажууд хүн чинь юу гэдэг чинь бурхан өршөө эсвэл bless you гэж хэлэхгүй бол ууралдгүй. Гөө.
Хилээсэ гэж боддгоо. Уурлахгүй ч гэсэн ер нь хэлүүл зүгээрээ. Би нэг удаа тэгж амар загнуулчихсан шин. Яа тийм үү. Хажууд манай X ханих найтахгүй юу? Тэгээ би юу ч дуурайг байхгүй гэсэн чи. Чүмээ ямар юу лээ хуваа хичээсэн гэлөө. Юу лээ? Бүр амар сөн загнасан намайг. Би тэгээд яагаад би ингээ тэг бурхан өршөө гэж хэлээгүй дээ. Яагаад би хуваа хичээсэн болчихдээ ингээд. Амиа ботсон ч гэлөө. Амиа ботсон юм лөө. Мэдгүй нэг амар сон утгагүй загнуулсан яг өмнөх оройн секси гэсэн баха. Анхаарал тавьсангүй гэж бодож байгаа юм болов уу? Тийм болоо. Харин тийм. Найтаж би тэгээд энэ амар чухал юм байх таа л гэж би бодчихсон. Яг соёл болгонд хүмүүс ингэж хэлдэг те ямар нэг юм мэдлэг ингэж хэлдэг. Яагаад ингэж юм бол та яагаад ийм чухал юм бол та гэж тухайн үедээ нэг бодоод өнгөрчлээсэн. Тэгээ сая гинт санчлаа. Тэгвэл тэс нөө хүчээд буцаад ирж явах чинь баярлахгүй яваа юм шүү дээ. Тэгээд тэг заавал хэлэх ёстой юм үгүй юу? Тийм үү. Мэдгүй манай хөлт боллоо тэгээд идэв шүү дээ. Бурхан өршөө гिचээд би ингээ заримдаа бас хэлж мэлэхгүй ингээд эсвэл өөр хийж штэ тэнгүүд. За өөртөө л хэлхээс бурхан өршөө тэр хинэх амар өрөвдөө. За алей бурхан өршөө. Алей өршөө гэдэг. Тэр хүүхдүүд ч гэдэг заавалч хэл ёстойг сургацсан байдаг юм шүү. Тийм шүү. Тэгээд өөртөө тэрийг заавалч хэл бодчихлаа. Гэхдээ тэгтээ бас хажуудлын хүн хэлгүй байхаар бас жоохон сонирн байд юм байна яг бодсон ч. Тийм үү. Ингээд нэг юм хоосоо өргөд нэг юм хэлэх ёстой байдаг та. Юм ингээс нэг сонсоо сурцсан нөө. Тийм. Нэг л юм дутаад байна. Тэгээд тэгсэн ингэдэг штэ. Энд болохоор найтач God bless you гэж хэлэнгүүт нэг excuse me гэдэг штэ өдөөс. Уучлаарай. Ягаад өдөөс нь уучлах уу гэдэг. Манай талаа энэ чи баярлалаа гэж. Тийм. Thank you. Тийм. Thank you. Бас өөр соёлын тий. Баярлалаа гэж хэлдэг юм байна. Баярлалаа гэж бас хэлдэг юм байна. Thank you гэж хэлдэг юм байна. Наатагаад excuse me гэнгэт bless you. Thank you. Юу ч юм яа. Би амар буруу юм асууч sorry. Ус нэр наатагаад зүрх зогсдог гэсэнсээ юм жинхэнэ байдаг юм байна. Хүн ингээд цээж штэ те. Яг зүрхний дээр тэнд нь яг ингээд зүрхний цохилтын тааруулаад ингээд цохин штэ те зөөлхөн. За. Тэгэхээр яг нэг ингээд зүрхний дээр ингээд тог гүйж байгаа штэ. Нэг тэр нэг цохилтын удирж байгаа. Тэр тог гүйж байгаа яг тодорхой цагт нь цохиллоороо зүрх зогсчдаг гинэ. Яна би өдөө сууж штэ. Ясгий эртгээл. Яагаад сууж байна? Яг давчруудаа сууж штэ ингээд тэр цохилж байгаа дээр нэгэ цохиж мөхөөд сууж штэ. Цохиж тийм амир. Тэгээд хамгийн дөнгөж сая өнгөрсөн жил юу Америк хөл бөмбөг шүү дээ. Америк хөл бөмбөг тогложаад нэг тоглогчийн зүрхэнд хэр зогсож байсан. Яг бөмбөгөө барил гүйдсэн чи өдөөс нь хүмүрчихгүй юу? Тэгээд мөргсөн чи шууд оноод гэж байгаа. Тэгээд Америкт хамгийн их тэгж гэмтдэг байсан чи бейсбол гинэ. Жоохон хүүхдүүд. Насан туршлаараа илүү ховор болдог гинэ. Жоохон хүүхдүүд бейсбол тоглож байгаа бөмбөгөө барих гэж шүү дээ. Тэгээ бөмбөгөө барих гад дээшээ харангууд нь гарных нь юугаар нь бэлнийх нь юунд нь баригдахгүй. Тэгээ цээжин зөгчдөг гинэ бөмбөг. Хөтөлтөд орж ирээ. Тэгээ цээжин зохингууд яг нэг яг зөв цагт нь зохиод тэгээд жил 7 ч үлээд нэг цохион гэхдээ тэгж зүрхэн зогсдог хүмүүс байдаг гинэ. Тэгээ тэр нь шууд очиж эмнэлэгтэй ахлаараа буцаад ячдаг. Цохилт нь буцаад эхэлдэг. Харин тийм. Гэхдээ найтайх биш зөв цагт нь цээжиндээ зохиолох юм бол тэгээ зөөлхөн зохиж болно чанга биш. А энэ бол айгүй ховор. Тэгээ баг тэгээ Америкч одоо 300 сая хүнтэй улс шүү дээ. Тийм том улсад тэгээд нэг 10-20 удаа л болдог те жилдээ. Тэгэхээр их ховор. Гэхдээ цээжүүч яг зөв цагт зохих юм бол шууд зогсдог гинэ зүрх. Зөв эрүүлэний зүрх. Тэгэхээр магадгүй найтахлаар одоо тэг зогс юм шиг болдго юм болоо. Амар чанга найтад ирчүү те. Ваа ч шиг өнгөл бүх юмд оргиолт гэл зүрх наа. Баяртай. Боли чадахгүй мэн гэл явдаг юм шүү. За энэ дугаар дээр одын найтах бол яалтчгүй орох юм байна. Тэрийг бол ямар ч хасах боломжгүй боллоо дуучлаарай. Хасгаад яагаад. Чи эффект тавьчихгүй те. Найтах ирсэн чи.
Өшин яг найтасгийн дараа арсан дэлбэрч байгаа дуу оруулчихгүй. Аач гэл юу Би ихтэй амар сенсацтай найтай гэж байна. Багт амар урамтай найтай жин зөө. Би яг одыг найтахаа сонсчаа дотор ингээд нэг амар ингээд ууж болдог шүү дээ. Аалтын ууд нуруу үтсэн юм шиг. Харин тийм шууд ингээд хуух мохон тэр идсэн юм шиг л болоо явчихлаа шүү дээ. Швейцар яваад ирсэн юм шиг л болсон шүү дээ. Шууд дотор матер энэ бодлоо. Нүдээ ингээд ансан шиг л гоё. Монголын хөтөөмөд хардчихаар ячих шиг. За дуусах. За тэгье. За. Ингээд өнөөдрийн эпизод өндөрлөж байна. Бид нартай хамт ингээд энэ жижигхэн одоо аян зам та нарт ингээд хамт явсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ эпизод таалагдсан байх юм бол subscribe батнаа дарахаа битгий мартаарай. Дээрээс нь коммент энэ бодсон сансан юмнуудаа коммент дээр бичүүлдэхээ битгий мартаарай. Өнөөдөр бол та нар карманда юм уу цүнхэндээ хэрэг юм авч явдаг бай цүнх авч явдаг уу карма авч явдаг уу тэгэхээр ямар юм авч явдаг коммент дээр бас биччихүүлдээгээрэй. Тэгээ би биний коммент уншаад бас лайкад дарж болно шүү гэж сануулж хэлмээр байна. Дээрээс нь бид нэр Instagram дээр постлдог байгаа учраас Instagram дээр бол та нар биднийг follow дарахаа битгий мартаарай. Тэгээд мессеж үчтэй ч гэсэн гоё хөрхийн бичээрэй гэж сануулж хэлмээр байна. Бид нар бол бүгдэнд нь маш их хайртай. Тэгэхдээ subscribe дарсан, follow дарсан сонсогчдод илүү их хайртай гэдгийг сануулж ахиж хэлье. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Өнөө 7 оны сайхан өнгөрөөгөө. Оцай подкаст баярлалаа. Bye. Баяртай. Bye.